гурвалжин байлаа гэхэд одоо эрүүл амьдралын гурвалжин гэдэг ингээ үзэх юм бол энэний пирамидын маань суур нь нойр. Энэ голын энэ талбай бол хоол. Хөдөлгөөн тэр бид нар ингээд 24 цаг ч юм хэдэн цаг чинь нойргүй биш хоолгүй хөдөлгөөн дасгал хийхгүй бай. Давгүй байч штэ. Ерөн гайгүй яг үлсэж гинэ гэл ингээл байчин. Нойргүй 24 цаг болсны дараа бидний биеийн байдал сэтгэл санаа яг ямар ах вэ? Шалтгааныг арилгана гэдэг бол ерөөсөө ямар ч өвчний хамгийн чухал зүйл шүү дээ. Шалтгааныг арилгаж ийж тэр шинж тэмдгүүд нь бүгд арилна шүү дээ. Тэгээ одоо би яг тэрнтэй бол тэмцэж байгаа л да. Одоо аль болохоор обструктив sleep apnea-г болох тал дээр судлаад тэмцэл ингээл явж байгаа. Сүүлийн үед одоо хөгшин залуу гэлтгүү те ингээл утсаа заавал үзчихэж унтдаг болчихсон шүү дээ. Тийм муу зуршилтай. Гэтэл нөгөө утсаа харахаар эсэргээрээ гэрэлтэд өдөр байна гэж хүн мэдэрдэг гэд нойр нь хүрхгүй. Гэтэл хүмүүс юу гэж ойлгоод байна гэхээр би унтахаасаа өмнө утсаа авахгүй л те ямар нэг юм үзчихээж л унтдаг. Өөрийнхөө унтлагын өрөөг өстой ариун дагшин зөвхөн унтдаг газар гэж л одоо бэлдэж тэгэж бүр өөрөөгөө бүр тэрэндээ бүр үнэн голоосоо итгэн үнэмшүүлж дасгах хэрэгтэй. Тэр өөрөө ерөөсөө утас авч орох хэрэггүй. Сайн байцгаана уу эрхэм мөндөд Midcast-ийн үзэгч, сонсогч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За ингээд та бүхнийхээ дэмжлэгтэйгээр Midcast-ийн маань эхний улирлыг амжилттай үргэлжилснээр өнөөдөр бид 10 дахь дугаар дээрээ ирсэн байна. Саяхан л эхнийхээ дугаарыг бичижсэн бол 2 сарын хугацаанд бид 10 дугаарыг та бүхэндээ амжилттай хүргэсэн байна. Ингээд бид YouTube сувагтаа 1000-уулаа олсон байна. Facebook пэйж дээрээ 13,000-уулаа олсон байна. Ингээд бидний 10 дугаараас та бүхэн нэгч болтугай мэдлэг, мэдээллийг өөрийнхөө эрүүл мэндэд хэрэгтэй зөвлөгөөг авсан бол тэр бол бидний одоо энэ хийж байгаа ажлын маань гол үзүүлэлт гэж бид хийж болохоор байна. За ингээд өнөөдөр та бүхэндээ бас нэгэн сонирхолтой сэдвээр ярилцгаар эмчээ урьсан байгаа. Өнөөдрийн бидний сэдв бол нойр гүйдлийн талаар ярилцах байгаа. За ингээд өнөөдрийн манай зочин анагаах ухааны доктор, дэд профессор, мэдрэл судлалын зөвлөх эмч Бямсүрийн эмчигээ бид урьсан байна. Сайн байна уу та? Сайн байна. За бас манай надтай хамтран хөтлөх манай эмч маань бол анагаах ухааны доктор, дэд профессор Эрдэнэ Болгон эмч. Орой минь. За эмчээ тэгэхээр бид бүгдээрээ л хаяа шүн нойргүй хонох үед маш олон байдаг те. Янз бүрийн байдлаар ажлын ачаалал болон янз бүрийн байдлаар байдаг. Гэхдээ яг хизээнээс энэ маань нойрны асуудал болт юм болоо. За тэгэхээр нойр гэдэг сэдв нь өөр айгүй өргөө хүрээтэй. Нойрны шинжилгээ ухаан бол их шин салбар шинжилгээ ухаан. Гэтэл одоо энэ нойрыг тойрсох асуудал бол асар их байна. Тэрний дотор нойрны эмгэг гэдэг ингээд аваад үзэх юм бол маш олон эмгэг байдаг. Тэр дундаа нойр гүйдэл гэдэг бол ерөөсөө маш одоо чухал байрыг эзэлж идэг эмгэгийн нэг байгаа. Тэр нойрны асуудал гэж өөрөө асуулаа. Нойрны асуудал буюу нойрны эмгэгтэй нойр гүйдэлтэй болжээ гэж үзэх юм бол тухайн хүн нойр нь эхлэхгүй байж болно те. Ингээд нойрсгоо сайхан орондоо ортол нойр эхлэхгүй байж болно. Эсвэл унтж байгаа нойр дундаа тасалдаад байн сэрээд ээж болно. Эсвэл нойр маань үргэлжлэх хугацаанд маш богино байгаад богинохоо унтаад тэгэд эдгээрээ аль нэг нь юм уу одоо бүгдээрээ ч байж болно те. Тэгээд маргааш нь тухайн хүний маань хөдөлмөрийн чадвар нь алдагдаад ажлын бүтээмж чадвар нь муудаад тэгээд дээрэс нь одоо маш их ядрал мэдрээд сэтгэл дундуур сэтгэл гонсгор те ийм одоо байх юм бол энийг ерөөсөө нойр гүйдэл гэж үзэж байгаа. Гэхдээ энэ нь мэдээж тодорхой хугацаанд үргэлжлээд 2 сараас дээш хугацаанд үргэлжлэх юм бол нойр гүйдэл гэдэг оншиг бол тавьдаг байгаа. Гэхдээ зочмог эхлэлтэй одоо нойр гүйдэл архаг явцтай гэдээ бас ялгаатай хугацааны хувьд.
зарим хүмүүс бол ер нь баг унтаад л одоо би нэг 3-4 цаг унтаад л нойроо авчдаг гэдэг те. Зарим нь болохоор 8 цаг унтаад энэ бол хангалтгүй гэдэг. Яг хүний хувьд ер нь яг тэдэн цаг унтах ёстой гэсэн тийм зүйл байдгүй. Эсвэл та 3-4 цагтаа нойроо аваад хангалттай юм сэргэлэнтэй ямар нэгэн өвчин завьар мэдрэгдэхгүй бол энэ бол хэвийн үзэгдэл гэж үзгөө. Ааха. Тэгэхээр нойр бол хүн болгонд ялгаатай. Үндсэндээ бол насныхаа онцлогоос одоо уруугаараа одоо хамааралтай байдаг л да. Бага настай ах тусмаа их унтах, хэрэгцээтэй их унтдаг. Одоо нас ахихын хэрээр нойрны үргэлжлэх хугацаа богиносч байдаг. Гэхдээ дунджаар насанд хүрсэн хүмүүсийг бол 7-8 цаг, 9 цаг одоо унтах хэрэгтэй гэж үздэг. Тэгэхэд энэ нойр бол одоо ихэнх дийлэн хүмүүст бол яг тэр хүнийг одоо амрах маргааш нь одоо ажил хөдөлмөрөөр эрхлэх одоо тэр боломжийг бүрдүүлсэн хангалттай нойр болж чаддаг болвол одоо няраа хүүхдүүдийн хувьд бол 18-аас 22 цаг гэж үздэг. Анх 22 цаг гэжсэн сүүлийн бас зарим судалгаануудаас 18, 20 цаг гэдэр гэж үздэг. За тэгээд нас ахихын хэрээр нөгөөх маань харцангуй богиносч явсаар насанд хүрсэн хүмүүс бол за 8 цаг унтахад бол хангалттай байдаг. Тэгээд зарим хүмүүс бол би богино нойртой хүмүүс гэдэг гэж байна те. Тэгэхээр богино нойртой байж болно. Тэгээд тухайн хүн маань маргааш нь үнэхээр л ядарч сулдаад байхгүй. Үнэхээр ажил хөдөлмөрөөр эрхлэхэд ямар саадгүй, анхаарал төвлөрөлтний хэвийн, уур уцааргүй, өөрт нь ямар нэгэн зовиоргүй л байх юм бол энэ хүнд энэ нойр болж байна л гэсэн үг. Тий. Гэхдээ нөгөө насжилтын хувьд болохоор богиносох ч юм уу тийм зүйл байдаг болов. Одоо жишээлх нь зарим хүмүүс тэгдэг штэ. Би маш олон цагаар 12 цагаар унтдаг тийм хүмүүс тэгсэн мөртлөнгөөсөө айгүй гоё тийм наснаас залуу харагддаг тий. Тэр бол миний нойртой их унтахтай холбоотой гэж ярьдаг. Тэгэхээр тэр богино цагаар унтж байгаа хүмүүс хэдий одоо зүгээр байвчиг яг тийм тий дараа нь хожуу илрэх тийм муу зүйлүүд. Маш зөв. Тий. Хүн ер нь бол биологийн дотоод цагтай циркадианы ритм гэдэг. Тэр маань болохоор бид нар ингээд дээхэн үед бол өмнө одоо судлаачд бол энэ нар тэгээд өдөр шөнийн ийм одоо эргэлттэй холбож тайлбарладаг байсан болвол одоо зүгээр энэ харанхуйч боллоо нар гарлаач эс гарлаач одоо тий харанхуй одоо орчинд байлаач бид нар яг л нэг юм ритмээр ажилтгийн бидний дотоод цаг байдгаа. Яг тухайн цагтаа биеийн температур, зүрхний цохилт одоо үйл ажиллагаа нэг юм байна гэд тий. Тэгээд тэр нойрсуулдаг даавар одоо нойр эхлүүлдэг тий. Тэр даавар нь яг л одоо орой 21 цагт одоо ялгардаг бол яг тэр цагтаа ялгараад ингээд ийм тодорхой тийм ритмтэй бид нар дотоод цагтаа амьдардаг. За тэгээд тэр цаг нь бол харьцангуй одоо сая би хэллээ те өдөр шөнөөс шууд хамаардаг гэж бодож исэн бол яг тийм биш гэдгийг эрдэмтэд баталсан. Бүр ингээд харанхуй агууд судалгаа хийгээд 32 хоногийн турш хоёр эрдэмтэн хамт байжгаад тэгээд яг өөрсдийнхөө бүх одоо бид одоо багаж тоног төхөөрөмж одоо температураа хэмждэг, зүрхнийхээ цохилтыг хэмждэг одоо бүх зүйлээ одоо хэмжээд ингээд үзэхэд тэр одоо яг л унтдаг цагтаа унтаад ингээд тэр ритм бол давтагдаад явж исэн. Гэхдээ тэр хоёр эрдэмтэн тэр 32 хоногийн дараа сонирхолтой одоо зүйл хийсэн нь болохоор яг тэр 24 цаг байдаггүй. Нэг нь одоо 22 цаг хэдэн минут хахад нэг нь 22 цаг 23 цаг орчим өдөр ингээд үргэлжлэх одоо биологийн цагийн давтамж нь тийм байдалтай байна гэдэг байдлаар гаргаж ирсэн байдгийг. Тэгэхээр ерөнхийдөө тэр саяны одоо урт хугацаанд унтаад байх тусмаа сайн юм уу гэвэл бас 9 цагаас дээш ингээд унтаад байх юм бол тэр яг зүгээр одоо хэвийн нойр уу гэвэл бас асуудалтай. Тэр бодож үзэх хэрэгтэй. Яагаад гэхээр урт хугацаанд унтаад ингээд нойр нь ханахгүй унтаад байна гэх юм бол тэрэнд шүн чанаргүй нойр үргэлжилж байгаа гэсэн үг. Нойр бол дотроо маш олон үе шаттай байдаг л да. Энгийн хүмүүс аягүй сайн ойлгодог юм нь бол хөнгөн нойр, гүн нойр гэж үздэг тий. Тэгэхээр гүн нойрондоо аягүй сайхан ингэж амарч авч одоо бие организм өөрийгөө ингээд эргэн нөхөн сэргээж идэг. Одоо ингээд тодорхой аваад үзэх юм бол нийтдээ одоо 4 үе шат
яг нэг циклэнд амжиж идэг байхгүй тэр циклд одоо эхлээд нойр болохоор зүрмэглэх үе эхэлдэг. Энэ нэг тухайн одоо циклийнхаа бол яг тухайн тэр дөрвөн шатныхаа бол нэг 15-аас 10% эцэлж явах жишээтэй. Тэгээ хоёр дахь шат нь болохоор хөнгөн нойр гэд яг энэ шатанд болохоор зүрмэглэх шатаа бол бид нар мэдэнтэй яг ингээл өөрөө ч гэсэн зүрмэлж байгаагаа анзаардаг те. Ингээл гадаад орчны чимээ жаахан бүдгрээл ингээл сонсогдоол ингээл зүрмэлээд эхэлдэг те. Тэгж жаад шууд хөнгөн нойр руугаа ороод ингээд яхад хөнгөн нойронд ороход болвол ерөнхийдөө тэр тархины үйл ажиллагаа нь яг энийхээ давтамжаар өөрчлөгдөж байдаг байхгүй юу? Тэр тархинд байгаа одоо сэрүүн үеийг илэрхийлдэг тэр тархины долгионууд нь дарангуулагдаад яг тийм нойрны долгионууд орж ирдэг. Энэ хөнгөн нойр бол нилээд одоо хувийн эзэлдэг 45-аас 50% эзэлдэг гэж үздэг. За тэгээ үүний дараагаар гүн нойр орж ирдэг. Гүн нойр нь болохоор яг тэр саяны миний хэлсэн тэр гүн нойронд яг тэр өөрийнхөө бие организмыг бүр яг сэргээж гэж босгож авч яадаг байхгүй өдөржингөө ядарсан, муудсан эдисийг буцаагаад сэргээгээд нөхөөд өвчин, эмгэг, өрөвсөл эвэл тэрийг дараад өөрчлөөд ингээд сэргээж шинчилж яадаг ийм шат байдаг. Тэр айгүй чухал одоо нойр бол гүн нойр байж яадаг. За үүний араас бол REM нойр гэдэг хүмүүс одоо юу гэж хэлээд идэггүй гэхээр нүд хурдан хөдөлгөөнтөх нойр, нүд хөдөлгөөнтөхгүй нойр гэдэг. Саяны эхний ярьсан хэсгүүд болохоор нүд хөдөлгөөнтөхгүй, нүд нь хөдөлгөө мөртлөө биеэрээ чөлөөдөө ингээд хөдлөөд ингээд хөрөөгөөд ингээд унтаад идэг нойр мөртлөө яг миний тэр хамгийн сүүлийн шат гэдэг байгаа REM нойронд ороод ирэнгүүтээ тухайн хүн болвол нүд нь ингээд хурдан хөдлөө та нарыг хүүхдүүдэд анзаарчсан бол хүүхэд сэрхгээл ингээд ирэхээр хөрхөн нүд нь ингээд хурдан хөдлөөд тэгсэн мөртлөө би огт хөдлөхгүй. Бүх булчин одоо анагаах хэлээр атоны болно одоо бүр ямар ч тоонусгүй ямар ч юугүй хөдөлгөөнгөө болдог. Яг тэр шатанд болохоор тэр айгүй чухал шат байдаг. Өдөржингөө ингээд тогтоож ойлгож авсан ингээд ийм зүйлүүдээс хэрэггүй мэдээллийн устгаад яг энэ чухал гэсэн хэрэгтэй мэдээлэл авч үлддэг гэдэг суралцах процесс маш чухал ийм үе шат байдаг. Тэгээ түрүүний өөрөө чи асуусан тэр урт унтаад байвал ингээд арьс зүс гоо сайхан гой болоод ах уу гэд мэдээж хангалттай өөрийнхөө байх ёстой хангалттай нойроор бүрэн унтж явах юм бол яг тийм. Үнэхээр тэр нүхэн сэргээх шатанда бүх эдис арьс те бүх эргэтэн тогтолцоогоо одоо ингээд сэргээж нөхөж чадаад тэгээд бас үзэсгэлэнтэй гоё байх боломжтой. Энийг хэрэгжүүлдэг бас их гоё бүсгүүчүүд байдаг өөрсдөө туршлагач ярьж идэг тийм ээ. Тэр REM нойргээс ярьлаа шүү дээ тий. Тэр одоо ч цагийн хэмнэлээр яг одоо хэдээс хэдэн цагийн хооронд тэр нойрс одоо явагддаг вэ? Ерөнхийдөө эхний одоо ингээд шат дөрвөн үе шатыг дамжихдаа нийтдээ нэг одоо тэр яг үе нь болохоор дөрвөн үеэ дамжаад ингээд дуусахад 90 минут болдог. 90 минут. Тэгэхээр хүн одоо 21 цагт 22 цагт унтсан гэдэг юм бол 23 цаг 30 минутын үед одоо 23 цаг ингээд өнгөрөөл эхлэхэд REM нойр руугаа шилжиж хэлж идэг. Тэгээ цаг 30 минут болоход л одоо ингээд дуусах гэдэг шүү дээ тий. Тэгэд энэ маань хоногийн турш 4-5 удаа давтагддаг гэсэн үг. Давтагдаад ингээд яваад байдаг. Тэгэхээр сүүлдээ энэ REM нойр чинь нөгөө сэрэх төхөөд ирэхээр уртсаад байдаг. Гүн нойр маань сэрэх төхөөд ирэхээр богиносоод байдаг. Хоорондоо ингээд харьцаагаа хадгалж явж байгаад тэгээд үндсэндээ урт унтах юм бол мэдээж 5 удаа давтагдана, богинохон унтвал ингээд 4 удаа давтагдах ийм байдлаар үргэлжилдэг. Одоо жишээлбэл шөнийн цаг 3 цагаас ч гэх юм уу өглөөний үүр 6 цаг хүртэл ямар нойрс явагдах боломжтой? Ер нь бол саяны нойр бүхлээрээ давтагдах боломжтой. Бүгдээрээ давтагдаж ш нөгөө 4-5 удаа яг тэр бүтнээрээ давтагддаг гэсэн юм ч. Тэгвэл ингэж давтагдахдаа REM нойр маань урт байдаг. REM нойронд зүүдэлдэг. Тэгэхээр яг тэр зүүдэн нойр гэж бас гоё нэрлэдэг те зарим ингээ монгол хэлэн дээр гоё зүүдэн нойр гэж болгоцсон байдаг. Тэгээд зүүдэн нойрныхоо шатанд ингээд яг сэрх юм бол нойроо яг зүүдээ яг сандаг. Тэг яг тэг зүүдэлтэй гээд. Харин нөгөө гүн нойрны шатанд биеэрээ эргэж хөрөөж хөдөлгөөн хийж болж байгаа ч гэсэн нүд огт хөдөлдөггүй гэж байна шүү дээ тий. Тэр шатандаа сэрхэд маш хүндрэлтэй байдаг. Тэгэхээр зарим өглөөч заримдаа ингээ богинохон унтчаад сэрхэд гайгүй аюу гоё сэрчж байгаа мөртлөө заримдаа хангалттай унтцсан хэрнээ сэрч чадахгүй байдаг чинь яг нойрны айл үе шатанд сэрж байгаа гэдэгтэй холбоотой байдаг гэсэн үг тийм. Тэгээ саяны асуусан зүйлтэй холбоотой нэг судалгаа ингээд уншиж ирсэн. Тэгэхээр яг нөгөө ер нь
одоо хүн зөвхөн эрүүл хүн одоо ингээд яг одоо жишээлбэл нэг 8 цаг 7-8 цаг ингээд унтлаа гэд бодоход 3 цагаа шөнийн 3 цагаас нэг 6 цаг хүртэл бол одоо юу гэдгийг эд эсүүд нь хамгийн их одоо амарч гэх юм уу одоо юу гэх юм одоо тайвширч гэх юм уу те яг тийм цаг үеийн ингээд тохиолддог юм байна л да тэр судалгаан дээрээс эрүүл хүн дээр өвчтөе одоо хүнд өвчтөе одоо зовлонтой тийм хүмүүс одоо ер нь бол нэлээд критикал буюу одоо хүндэрсэн одоо те нэлээд сэхэн амьдруулсад байгаа хүмүүс ч гэдэг юм уу. Дийлэнхтэй тэр судалгаан дээрээс харахад яг тэр цаг үед бол одоо юу гэдгийг нэг амьсгал одоо зүрх зогсох процесс ер нь одоо өндөр хувьтай үргэлжилж исэн гэсэн нэг тийм судалгаа байгаа байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл яг тэр цаг үед бол хүний бүх эдис үүдэх тийм амралтын гэх юм уу те нэг тийм тайвширлын байдалд орчдөг. Тэгээ тэрийг яг тэр нь бол өөрөөр хэлбэл одоо хүнд өвчтөе хүмүүст бол нөгөө эдисүүд маань одоо бас одоо үйл ажиллагааны хувьд бол нэлээд одоо суларч эхлэх нь шүү дээ. Ингээд одоо өөрөөр хэлбэл тэр сэхэн амьдруулахад байгаа хүмүүс бол тэр цаг үед бас одоо зүрх зогсох, нас барах тийм ийм үзэгдлүүд бол тохиолдгоо гэсэн тийм судалгаас байсан. Тэгэхээр яг дараагийнхан асуулт, миний дараагийн асуулт бол одоо ингээд нойргүйтэл одоо нөлөөлж байгаа хүчин зүйлүүд нь юу байна? Одоо ер нь ингээд одоо яг орчин цаг, өнөө цаг үед нөлөөлж байгаа тийм хүчин зүйлүүд. Нойргуудад нөлөөлөх маш олон хүчин зүйл бий. Тэгэд ерөнхийдөө яг хуу нойр судлаачид юу гэж үзсэн байдаг вэ гэхээр яг ингээд архаг нойргуудад юм нойргуудад ингээд хүрээд явж байгаа хүн тодорхой 3 одоо асуудал байна гэж үзэж байгаа. Тэр 3 нь одоо 3P гэдэг англи үсгийн товчлол дараа. Эхнийх нь болохоор яг тийм хүний өөрийнх нь хувийн урьдчил нөхцөл тэр хүн өөрөө удмын байж болно. Энэ ч удмын хүчин зүйл ээж болно тийм. Манайхан ерөнхийдөө л нэг нойрмуутай гэдэг нэг ийм хүчин зүйл бас нөлөөлж байна. Дээрэс нь өөрөө угийн тэр хүн одоо ажлын нөхцөлч тийм үү шөнийн ажилтай гэдэг юм уу тэр хүний яалтчгүй байх одоо тийм нэг нөхцөл нь нойргуудах нөхцөл бүрдсэн хүн байна. Тэгжээтэл дараа нь шалтгаан оржно. Дараагийнх нь пен болохоор шалтгаан нь оржно. Ямар шалтгаан вэ гэхээр гинтийн одоо ойр дотны хүний алдах ч гэдэг юм уу гинтийн одоо бизнесний дампуурч гэдэг юм уу те гинтийн цочрол шок гэдэг одоо ийм сэтгэлийн одоо шок цочрлууд бол айгүйх тийм гинт цочмог одоо стрессүүд бол нойр даалтагдуулах заримдаа бас эрэг стресс ч гэж болно те гинт амар одоо санаанд ормооргүй одоо амжилтанд хүрээд юм уу гинт шагнал өөрөө төсөөлөг байж даваад ийм сэтгэл хөдлөл ингээд ямар нэгэн эрэг сөрөг стресс шалтгаан болоод ингээд эхэлж байна. Тэгээд цааш нь ингээд үргэлжлүүлэх нь бол тухайн дараагийнх нь пин болохоор тухайн хүний хабит илүү одоо амьдралын хэм маяг дэглэмтэй холбоотой. Зарим хүн тухайн нойр ингээд нойргуудлаа тухайн үедээ асуудал үүслэе гэхэд тэр тодорхой хэмжээнд шийдэгдэж болдог. Гэтэл зарим хүнийх ингээд аргашаад үргэлжлээд явчихна гэж чинь тэр хүний одоо танин төд зан одоо танин нойрны талаарх ойлголт, мэдлэг, хандлага тэгээд өөрөх нь амьдралын хэвшил хэм маягтай холбоотойгоор архаг шиг одоо эрсдэл бий болдог. Тэгээ тэр олон шалтгаан одоо их олон шалтгаан гэж ярьлаа тий. Тэр олон шалтгаануудад бол ихэвчлэн одоо стресс одоо байдаг. Түүнээс гадна өвчин эмгэг бие махбодын өвчин ингээд яалтч одоо хор тавдртай өвчтэй хүн бол ингээд шүнжэнгөө яалаад өвдөж байгаа юм чи яаж тухтаа унтах юм ч боломжгүй тий. Тэгтэл үе бүчний өвчтэй, өрөвсөлтэй одоо янз бүрийн тий зовир шаналгаатай хүмүүс бол. За түүнээс гадна бие даасан эмгэгүүд байдаг. Нойрны үеийн эмгэгүүд. Тэр донд мэдрэлийн хит хитэн эмгэг байдаг. Энэ нь болохоор нойронд хөл үрчлэн хөдлөх эмгэгтэй periodic movement гэдэг. Тэгээд тэр ингээд та нар анзаарчсан бол зарим эрүүл хүнд ч гэсэн хаад нэг тохиолддог. Гинт хөлн татгус хийгээ явцдаг. Тэ? Тэгээд ингээд тийм эмгэгтэй хүмүүс энэ хөдөлгөөний эмгэг л дээ. Дофамины солилцоо өдөртэй холбоотой юм хөдөлгөөний эмгэг. Тэнгүүд нөгөө хүн чинь ингээд гинт очиод өөрөө ирэхгүй сэрж байгаа үстэй тэ хөлн хөдлөөс сэрээд. Энтэй бас төстэй бас нэг эмгэг байдаг нь хөдөлгөөнөөс гадна тийм мэдрэхүүн өөрчлөлттэй холбоотой ингээд хөлн гэж чимчгнээд хорсоод
ингээд бүр айгүй олон зүгээр хатгаад байгаа юм шиг restless leg syndrome гэдэг тайван бус хөлний шинж гэдэг аль нь л бас л одоо тийм хөдөлгөөний эмгэгт тооцогддог ийм эмгэгүүд бас байдаг. Энэ тэгээд бас нөгөө нэг бөөрийн дутагдaltaй, диализтэй тийм хүмүүс нөгөө төмрийн салцаа, төмрийн дутагдaltaй холбоотойгоор төмөрч өөрөө дофамины салцаанд бас идэвхтэй оролцдог ийм байцаагаа. Тэгэхээр тэрнтэй холбоотойгоор бас үүсдэг гэж үздэг. Тэгээд их олон шалтгаанууд цааш нь дурдж болно. Тэгэхээр ийм эмгэгээс гадна парасомни гэдэг одоо нойр тойрсон эмгэг гэх юм уу, нойрны одоо эмгэг гэдэг нойрны бүр зан үйл эмгэг гэж бас байдаг. Тэр нь ихэвчлэн одоо тухайн хүн нэлээ өндөр настай болоод юм нас ахихаар одоо хөшрөлт насжилттай холбоотой зарим нэгэн эмгэгүүд байдаг да. Альцгеймерийн өвчин, Паркинсоны өвчин гэдэг тархины эд эсүүд сөнрөөд ингээд үүсдэг. Ийм эмгэгийн эрт шатнд тийм нойрны зан үлийн эмгэг бас илэрх тохиолдол байдаг. Шүн босоод ингээд учиргүй ингээд боксоор зодолтоод ингээд юм хүм зохиод өөрийгөө гэмтээхэ хажууд хүн гэмтээх гэдэг тийм парасомни гэдэг ийм behavioral ийм зан үлийн ийм одоо дойрны зан төрхийн эмгэг гэж байдаг. Гэх мэт шиг ийм бие дас эмгүүд. Энэс гадна саяхан манай Монголд бас ингээд манай нэг судлаач одоо доктор одоо судалсан нойронд амьсгал тасалдах эмгэг гэж байгаа. Obstructive sleep apnea гэдэг. Тэгэд энэ нойронд амьсгал тасалдах энэ эмгэг нь болохоор бас нилээдгүй хувь эзэлдэг нойрны эмгэгтэй хүмүүсийг манай дээр судлаачийн судалгаанд бол 70% нь одоо ерөөсөө тийм одоо шалтгаантай одоо нойргуудл байна гэдэг. Тэр хүмүүс яадаг гэхээр нөгөө энэ амьсгалын эмгэг байхгүй юу? Амьсгал нь шүн унтж байхдаа бүрэн амьсгаж чадахгүй төвжрээд тэгээ нэг хорхирдог хүмүүс байдаг шүү дээ тий. Төвжрээд амьсгал нь тасалдчихдаг. Шууд гэл алга болчихно. Тэгэл зарим хүмүүс бол тодорхой хугацааны дараа ингээд амьсгалаа ингээд авахтаа өөрөө ингээд хөнхөө богино үргэлжлээд яхад ингээд нойр нь хурдан үргэлжилж яхад нөгөө урт хугацаагаар тасалдсан хүмүүс бол маш хүндрэлтэй байдал бие махбод нь ч гэсэн. Тэгэхээр нөгөө энийг оншилдог нөгөө онцлогооны аппаратын дээр гарч ирдэг байхгүй юу? Энэ хүний амьсгал хэр зэрэг тасалдаад энэ хүнд хэр зэрэг хүндрэл учирч ийнэ гэдгэн тэр зүрхний бичлэг тэр нөгөө сатурац үзэж байгаа шүү дээ. Цусндаа хүчил төрчин ханамжийг үзэж байхад бид нар ч одоо 95-аас 100% хүчил төрч цуснд байж ах хэвээр байж тэр хүнийг бүр буусаар агаад бүр 40 мөч рүү орж ирж идэг тийм одоо аюултай тий тэр гэдэг чи одоо бид нар хүчил төрчихгүй мэдээж амьдрахгүй тийм одоо ноцтой эмгүүд гээд одоо дурдаад байл маш олон шалтгаан байна тий. Өсвөр насны хүүхдтэй бас асуумаар байна л да. Өсвөр насны хүүхдүүд одоо 10 цаг гэхэд орондоо ороод унтсан байх хэвээр тий. Тэгэх юм бол өсөлтийн гормон нь идэвхжиж өндөр болно гэж ярьдаг тий. Гэтэл бүр яг сурцсан хүүхдүүд дээ шүү дээ тий. 12-оос хойш унтдаг. Тэр хүүхдүүдийн хувьд тэгэхээр одоо өсгөө гэсэн үг үү? Одоо яа гэсэн үг вэ тий? Тэгэхээр сурцсан байж болохгүй тий. Тэр ингээд ээж аав бол айгүй хариуцлагатайгаар хүүхдийнхаа нойрыг зөв одоо менеж хийж сурах хэрэгтэй. Гэхдээ өсвөр нас тэр дундаа 16, 18 наснаас ингээд доош насны одоо хүүхэд ах тэдрийг аль болох унтуулахыг мэдээж хичээнэ. Аль болох эрт унтуулад тэдний нөгөө нэг циркадианы ритм нойрны цаг нь бол жах эрт таахгүй юу? Одоо ингээд бүр бага одоо дөнгөж ингээд сургуульд орж явах цэцэрлэгийн наснаас сургууль руу шилжиж явах насанд бол тэднийх бол юу нойрны эхлэх цаг бол бүр эрт. Тэр бол эрт унтаж ингээд нойр удаан үргэлжилдэг бүр олон цагаар үргэлжлэн нөгөө няраа хүүхдээс чи явж байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэдний цаг бол уртаах хэвээр. Тэгэхээр айл болох эрт унтаад хүүхдүүд 9 цагт унтуулаач гэл ингээд багш нар нь тэгээд идэг шүү дээ. Манай нэг багш ярьж ирсэн манай хүүхдийн багш нь хүүхдээс цагт унтуулсан уу гэж бүр утастаад идгийн гээд тий. Тэгэхээр тэр аюу хариуцлагатай багш байна. Тэгээд түүнээс гадна дөрөв өсвөр нас гайсан. Тэгээд ингээд нас захиад хүүхдүүд 16, 18 нас хүртэл бүр шал өөр юм болно. Тэдрийг болохоор бүр оройтдаг байхгүй юу? Нөгөө нойрны чинь цикл хоошлоо явчихна. Тэгээ хоошлонгуудаа та нар одоо бид нар ингээд бүгдээрээ л яг тэр насыг туулсан юм чинь санаж байгаа. Тийм залуу оюутан хот юусэн ядарна гэж аахгүй унтна гэж аахгүй. Шүнжэнгөө юм хийсээр оройтсоор байгаад өглөө босгож өглөө үзэн өглөө үнэхээр л одоо босмооргүй л байдаг те. Тэгэхээр тэр хугацаа ерөнхийдөө нөгөө 8-9 цаг маань тэдний хувьд бол 9 бараг 10 цаг орчим байгаа шүү дээ те. Тэр маань хоошлоод явхаар тэдрийг одоо нэг ийм жишээ тэр нөгөө энэ ер нь нойр сулаач гэх мундаг эрдэмтэн
Matthew Walker гэдэг нэг Английн эрдэмтэн байгаа одоо Америкийн их сургуулийн одоо нойр судлаач эрдэмтэн. Тэгээ тэрний бичсэн ном бол одоо айгүйх нэрд гарч байгаа л да. Тэрний одоо хэлж байгаа бол хэрвээ тийм одоо 18 настай хүүхдийг 10 цагт унт гэдэг байгаа нь бидрийг 6 цаг насны төрсөн үнийг 6 цаг орой 18 цагт унт гэдэг байгаатай адилхан. Өглөө ингээд 7 цагт ингээд босох нь бол үүрээр одоо 4 цагт бос гэдэг байгаатай адилхан болно. Гэтэл тиймэрхүү одоо насны те одоо насаар нь зохицуулаад тийм насны хүүхдүүдийн хичээл сургуулийг ер нь жоохон одоо зохицуулах хэдэр хүртэл юм яригддаг тийм бэлээ. Дөрөв таны нөгөө нэг туршилт хийсэн гэдгээс бас асуумаар байна. Том хүмүүс одоо нөгөө нэг яг өглөө оройны шөнийн нойр бол маш чухал гэж ярьдаг штэ тий хэлдэг. Гэтэл тэрийг бүрэн харанхуй юмд оруулаад ингээд туршилт хийсэн байна. Тэгэхээр томчууд зарим нь 3-4 цаг гэх тий орой одоо шөнийн гэсэн үг тий шүн дунд 3-4 цагаас хойш одоо ээлжийн ажилтай ч юм уу тий хүмүүс унтдаг. Тэгээд нэг 9-10 гэж сэрдэг. Энэ хүмүүст одоо биед нь ямар нэгэн муу сөрөг нөлөө байх уу эсвэл тэгэл бас адилхан бие махбод нь сөрөг авчихгүй. Маш сөрөг нөлөөтэй. Тий. Шүний ажилтай хүмүүс айгу одоо өөрөөсөө золиослж шít. Тий. Тэгээ тийм хүмүүс болол одоо ингээд ер нь бол дэлхийн нийтэд асуудал тавьж байгаа л да. Шүний ээлжийн ажилтай байхгүй байх нь зүйтэй. Үнэхээр л одоо эрүүл мэндийн салбар те хүний амь настай тэмцэж байгаа хүмүүс одоо яадаг юм баа тэрийг зохицуулах. Тэгтэл одоо ингээд үйлдвэрлэл явуулж байгаа газрууд те шүү дээ уул уурхаа юу ч хийдгэн те шүүн хүмүүсийг ажилуулад байна те. Тэгэхээр тэр хүмүүс маш харамсалтай. Тэгээд олон жил ажиллачаар нөгөө нойр нь цогцчдаг. Шүнийг өдөр унтж байгаагаа шүн унтж байгаа юм шиг болоод яваад идэг боловч яг одоо тэтгэврт гараад хэвийн амьдралд ороход нойргууд орцсон байдаг үшээ. Тийм асуудал тэр бол маш төвхтэй. Тэгэд түрүүний хэлсэн нөгөө нэг яг л одоо бидний дотоод цаг маань яг л одоо өөрийнхөө явдгаар яваад хийдэг ажил нөгөө гормон дааврууд чинь ялгарх цагтаа ялгараад ажиллаа хийгээл байж итэл тэр хүмүүс тэрнтэй зөрөөд штэ тий. Тэгэхээр л хавдраар өвдөх, чихрийн шижингээр өвдөх ийм эрсдлүүд бол дандаа нойр гүдэлтэй нойр дутуу хүмүүс бол маш өндөр гэж үздэг. Нөгөө одоо яг бидний иргэн тойронд нойр гүдэлтэй хүмүүсээс нэлээд ялангуяа одоо миний иргэн тойронд нэлээд их байна л да. Найз нөхдөс ахуулаад ингээд. Тэгэхээр ер нь энэ нойр гүдэлтэй болоод удацсан. Айгу олон жил ингээд тийм хэмнэлээр ингээд явц. Тэгэл шүнжэнгөө ингээд хөрөөж байгаа л нэг за нэг 4 гээл нэг жоохон унтаал тэгэл 5 6 гээл гэрэн сэрчдэг. Тэгэл 6-аас хойш л тэгээд одоо босоодаг ажил амьдралынхаа ингээд хэмнэл рүү ороо явцдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл юу гэж асуух гэж байна уу гэвэл энэ нойргуудтай болцсон хүмүүсийг ер нь нойрны нэмэр унтуулж нөгөө ердийн одоо нойрсолтын хугацаатай нойрсолтой болгох ёстой юм уу? Эсвэл одоо өөрөөр хэлбэл өөр аргаар тэр одоо нойр гүтэлтийн одоо арилгах юм уу? Яг аль нь зүг бэ? Дан имээр одоо ингээд унтдаг хүмүүсээс байдаг шүү дээ. Тэгэхээр энэ бол бас зүг юм уу? Тий, маш зөв асуулт. Тий, энэ ч одоо аягүй чухал шүү дээ. Хүмүүс им уух хэрэгтэй юм уу? Им уугаал унтаад байх хэрэгтэй юм уу? Тий. Эсвэл одоо ингээд нойргуудаар яваад байх юм уу? Нойргуудад яваад хүний одоо энэ тарих оюун ухаан сэтгэл зүй бол дийлдэггүй. Урт хугацаанд нойргуудангууд нөгөө сэтгэл готрал, айдас төгшөөрт орж ирдэг. Тэгээ эн чинь зөвхөн тухайн хүний асуудал биш, гэр бүлийн бүр нийгмийн асуудал. Нойргуудлыг юусэн нийгмийн өвчин гэж байгаа шүү дээ. Тэ? Нийгмийн асуудал үүсгдэг. Ажил дээр очиод уурлна. Дарга руугаа, эсвэл дарга байсан бол доодох ажилтан руугаа уурлна. Тэр хүн цаанаасаа одоо ийм асуудал стресстэй байж тээ тий. Тэр нөгөө стресс одоо ийм сэтгэл готрал сэтгэлийн төгшөөр нь нойргуудлыг үүсгдэг бол урт хугацааны архаг нойргууд нь эргээд бас энийг нөхцөлдүүлж идэг. Ингээ энэ хоёр нь бол харилцаа одоо нэг нөхцөлдүүлээд ингээд явж идэг. Тэгэхээр шалтгаантай одоо нойр алдагдаад нойргуудч байна уу? Анхдагч гэж ярьдаг. Анхдагч нойргуудл хоёрдогч нойргуудл буюу одоо юу гэж хэлдэг вэ гэхээр органик болон органик бус гэж ярьдаг.
Тэгэхээр тодорхой нэгэн өвчин эмгэгийн суурин дээр түрүү хэлсэнтэй тэрний шалтгаантай үүсэж байгаа юм бол энэ бол хоёр дохичоор үүсэж байна. Органик одоо ийм нойргуудл байна гэж үздэг. Тэгэхээр энэ бол тухайн шалтгаан болж байгаа зүйлийг эмчилж эдгэрүүлэх хэрэгтэй байгаад байна те. Тэгээд түүнийхээ хажуугаар мэдээж тэр шалтгааны найрлагаад тухайн одоо урт хугацаанд алдагдсан нойрог дэмжиж өгөх. Яаж тэрийг дэмжих үү гэдэг асуудал. Нөгөөх нь болохоор анхдагчаар буюу одоо сэтгэлийн ямар нэгэн одоо асуудал зочилч юм уу анханасаа одоо ямар тэр нойрны эмгэг нь өөрөө анхдагч өөр юутай ч холбоогүйгээр анхдагчаар гарч ирсэн ийм байдаг энэ анхдагч нойргуудл буюу органик бус нойргуудл гэдэг байгаа. Энийг болохоор бас л эмчлэх хэрэгтэй. Тэгээ ялангуяа энэ органик бус нойргуудл дээр ямар эмчилгээ явах вэ гэхээр танин мэдхүү зан төрхийн эмчилгээ гэж байдаг. Тий. Cognitive behavioral therapy гэдэг бүр ийм тусгай хөтөлбөр байдаг програм. Тэгэхээр энэ нойрныхын зан үйлийг өөрчлөх хэрэгтэй байхгүй. Тэр нэгэнт одоо шалтгаан болсон өвчин тэр хүнд байхгүй шүү дээ. Стресс одоо юу гэдэг юм бусад шалтгаан байхгүй юм чинь. Тэгэхээр тэр хүнд болохоор тэрийг өөрчилдөг. Тэрний гол одоо тэр нэлийн хэдэн бүрэлдэхүүн хэсэгтэй л дээ. Энэ бүрэлдэхүүн хэсэг дотор бол тэр хүний одоо нойрны талаарх буруу ойлголтыг засах боловсрал олгох хэсэг хүртэл байдаг. Тайвшруулдаг. Яаж тэр нойроо зөв менеж хийж унтах вэ гэдэг дээр нь маш юм зөвлөгөө өгдөг тийм юг сургалтыг явуулдаг байхгүй юу. Тэр нь одоо тодорхой хугацаанд ингээд 2 сар орчим үргэлжлээд шаардлагатай гэвэл одоо давтагддаг. Тэр маш үр дүнтэй байдаг юм аргуудыг тэрний хувьд. Харин тэр хоёр дахь ч одоо шалтгаантай байх юм бол тэр өвчин эмгээг эмчлэх. За тэгээд ийм бол шаардлагатай гэвэл шаардлагатай. Тухайн хүн үнэхээр тэр стресс, сэтгэл готрол, айдас түгшүүрнэ тухайн хүнд бүр үнэхээр асуудал үүсгэсэн баг эмч өөрөө үнэлж тодорхойлсны эцэст бол тэр сэтгэл готрол, айдас түгшүүрийн намдаах тэгээд нойрын дэмжих юм хосолсон үйлдэлтэй юмнууд бол зөндөө байдаг тий. Гэтэл ихэнх нойрны юмнууд нь дасаж шунал үүсгдэг одоо цэвэр одоо нойрсуулдаг бүлгийн юмнууд одоо бензодиазепины бүлгийн юмнууд гэж ярьдаг тий. Диазепам энэ бол ийм дасаж шунал үүсгдэг. Тэр имийг тэр замбрааг одоо ингээд хин дуртай хүн бичээл хин дуртай хүн хэрэглээд байж үнэхээр боломжгүй 2-3-7 хоногоос илүү одоо хэрэглэх юмч боломжгүй. Гэтэл тэр сэтгэл готрол, айдас түгшүүрийн эсрэг имийг бол мэдрэл сэтгцэн эмч зөвлөөд урт хугацаанд маш өөр тухайн хүндэд тааруулаад хэрэглээд авах боломжтой. Тэгэхээр энэ хоёр эмчилгээг хосолж хэрэглэх, эмийн болон эмийн бус эмчилгээг хосолж хэрэглэх. За тэгээд анхдагч нойргууд бол эмийн бус эмчилгээгээр илүү одоо эмчилгээ хичээх хэрэгтэй байдаг. Сүүлийн үед одоо хөгшин залуу гэлтгүү те ингээл утсаа заавал үзчихэж унтдаг болчихсон шүү дээ. Тийм муу зуршилтай. Гэтэл нөгөө утсаа харахаар эсэргээрээ гэрэлтэд өдөр байна гэж хүн мэдэрдэг гэд нойр нь хүрхгүй. Гэтэл хүмүүс юу гэж ойлгоод байна гэхээр би унтахаас өмнө уцаа авахгүй л тий ямар нэг юм үзчихээж л унтдаг гэсэн муу зуршилтай болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр энэ одоо бас димил бах та тий. Хүмүүс заавал нойроо хүрэхийн тулд энийг үзээд байна гэдэг байгаа. Гэтэл энэ чинь эсэргээр. Тэгэхээр нууцлаараа эсэргээлэл гэж хэлэхгүй болов тий. Тэр яадаг гэхээр мэдээж тэр цэнхэр гэрэл болол ерөөсөө айгу таагүй өдөр гэж ойлгуулад байна шүү дээ. Тархийг тий. Тархич нь ер нь өмнөд хууртагдахтай айгу амархан байхгүй. Тэгээд өдөр болцсон юм чи ингээд улмал нойрон сэргээд байна. Тэгэхээр тэр зуршилтай үнэхээр тэрийг болно. Ер нь унтах түрүүний хэлсэн нөгөө нэг зан төрхийн одоо танин мэдхүй зан төрхийн ингээд эмчилгээ гэсэн ш тэрэн дотор наатгаж бүр аяйгүй нарийн зааж өгсөн байдаг. Өөрийнхөө унтлагын өрөөг өстой ариун дагшин зөвхөн унтдаг газар гэж л одоо бэлдэж тэгэж бүр өөрөөгөө бүр тэрэндээ бүр үнэн голоосоо итгэн үнэмшүүлж дасгах хэрэгтэй. Тэр өөрөө ерөөсөө утас авч орох хэрэггүй. Тэгээ хүмүүс их хөвчлээ аягүй сэрүүлэг тавьдаг л да. Яг одоо сэрүүлэгтэй цаг байж болно шүү дээ. Бид нар хэрэглэсэд ирсэн те. Тэгтэл одоо заавал тэр гэрэл анивчуулаад нэг тэр юу тавиад хажуудаа те ямар нэг юм долгионтой тийм өмнөд унтлагын өрөөнд ямар нэгэн цахилгаан хэрэгсэл байхгүй байхыг зөвлөдөг. Орд ирний ая тух энэ бол нөгөө нойргуудлалт нөлөөлдөг нэлээд одоо гол хүчин зүйл болох орчны нөлөө гэж. Орчны хүчин зүйлд орно. Тэгээд санийх бол буруу муу зуршилд орно тийм бүгдийг засаж залруулах хэрэгтэй. За сэтгэл санаа тайван би өвдөөгүй. Тэгээ яг сайхан унтах гад оронд орсон байгаа шүү дээ тий. Гэтэл яг энэ үед ингээл толгоомжтой 9 шидийн бодол орж ирэл нойр хөрөгдөхгүй. Энэ одоо яг стрессийн гаралтай гэхүү эсвэл яг юуны гаралтай гэж үздэг.
тухайн үндэ мэдээж бүр өөр за би инээс стрессцэн гэж тодорхой юм бодогдохгүй, тодорхой зүйл байхгүй байж болно. Гэсэн ч тухайн үнд сэтгэл хөдлөл байна тий. Ямар нэгэн тэр юм бодогдоод тийм шүү дээ. Тэр бодогдоод байгаа зүйл нь одоо нэг амжилттай юм хийх гэж байгаа юм уу, маргааш гэрээ хийх гэж байгаа юм уу мэдгүй тий. Ямар нэгэн байдлаар нэг амжилт юм уу эсвэл нэг одоо нэг юм санаа зовх тий. Хүүхдийн шалгалт болох гэж байгаа юм уу. Одоо ямар нэгэн асуудал байгаа л тэрийг их бодож байгаа тий. Тэгэхээр тэгэл бодоол ингээл хэцүүдэл хөвтөд авах хэрэггүй. Төрөний нөгөө нэг тэр танимтгөө зан төлөвийн эмчилгээний татварчин байдаг байхгүй юу? Ерөөсөө оронд байх хугацааг яг л нойрсгож хязгаарлана. Ороод одоо саяны шиг элдв янзын бодогдол ингээл яана унтахсан ч юу болж байгаа нэг ингээд хөвтөд иж ерөөсөө болохгүй. Тэгэхээр босох хэрэгтэй. Оронд удаа хөвтөхгүй. Ер нь бол 15-20 минутын дараа нойрсон байх хэрэгтэй. Хэрвээ 20 минутаас дээш л болоод хөвтөд байвал босох хэрэгтэй. Босон гутаа очиод телевизэр үзэхгүй. Босонгуудаа очиод аль болох тайван орчинд аль болох тайван байна. Тэгээ тэр нөгөө эмчилгээний бас нэг юмд нь болохоор өөрийнхөө нөгөө нэг санаа зовж байгаа юмнуудыг чагсаан бичигдэг байхгүй юу? Унтахаас 15-20 минутын өмнө тэр аргыг ч хэрэгжилж олно шүү дээ тий. Тэгээд тэрнээс гадна орондоо орчоод ингээ тайван байханд л тэр ингээ янз бүрийн бодогдоод байвал богино хэмжээний одоо бясалгалтай амьсгалын таслууд байдаг. 4-7-8 гэж амьсгалах одоо 4 секундэд амьсгал аваад 7 секундэд төгжээд 8 секундаар хүн чинь нэг амьсгал дээр төвлөр ганцхан бясалгал гэдэг чинь өрдөл тэр шүү дээ тий. Ганцхан зүйл дээр төвлөрж итэл нөгөө элдв янз юм чинь бодогдохгүй. Тэгээд булчин сулраа сайхан таавшаад булчингаа суларж байгаа мэдрэх хэрэгтэй гэл. Ингээд иймэрхүү юмнуудыг заавал хийж өгч зааж. Тэгэхээр манайханд ингээд одоо сүүлийн үед ингээд боловсрал олгох, эрүүл мэндийн боловсрал олгох сургалт хүүхдүүдэд ордог маш сайн болсон байгаа. Энэ дотор нойрны талаарх боловсрал одоо бүгдийн түрүүнд нойр бол хамгийн чухал одоо бидний физиологийн бүр суур хэрэгцээ. Одоо ер нь тэгээд ингээд анзаараад байхад бол нойргүйтэл байгаа хүмүүс дийлийнх нь ер нь одоо яг зөвхөн монголч биш тий. Одоо бусад орныг хараад ер нь их хотын иргэдийн яг тийм нэг нийтлэг өвчин, нийтлэг одоо асуудал проблем болсон харагдаад байгаа хгүй. Тэгэл тэр их машины дуу шуугаан, чимээ, тэгэл одоо юу гэдэг ажлын ачаалал, стресс. За тэгэл үйл болохоор одоо энэ агаарын бохирдолд хүртэл нөлөөлөх боломжтой харагдаж байна шүү дээ. Тэгээд ингээ үзэхэд одоо жишээлбэл одоо нойрондоо асар муу хүн одоо байж байгаад нэг хөдөө яваад тэгвэл хөдөө очихороо айгүй сайхан амарлаа гэж байгаа юм. Бүр өстой сайхан унтлаа амарлаа гэд ингэдэг. Тэгэхээр орчин солигдохч байд юм уу? Эсвэл орчны тэр одоо нөө чимээгүй харцангуй тайван нам гүн байдлын тэр их нөлөөлдөг юм шиг байна гэж ойлгож байна л да. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо биднээс хэрвээ одоо ингээд нойр сайн одоо хөрөхгүй энэ төр байгаа тохиолдолд энэ агаарын солилцооч гэдэм үү эсвэл агаарын дутагдлууд хин хаашаа ерөнхийдөө бол тэр одоо бас агаарын концентрацийн асуудал энэ төр бас нөлөөлөх боломжтой юм. Боломжтой. Тий. Нөгөө орчны нөлөө гэдэгт бүгдээрээ ороод байгаа. Тэр дуу чимээ, стресс үүсгэж байгаа. Тэгээ агаарын бохирдол ингээ энэ бүх зүйл одоо ерөөсөө тэгээд судалгаанууд ингээ харж байхад нойргүйдлийн одоо хуваараа бол өндөр хүчтэй орнууд илүү байдаг. Баруун Европын орнууд, Америк гэдэг ингээд өндөр хүчтэй орнуудад нойргүйдлийн одоо эзлэх хувь нь бол илүү өндөр байгаад байдаг. Тэгэхээр энэ маш их ажлын стресс, тэгээ энэ бол хөгжлөлтэй холбоотой юм гэх. Японд бол нойргүйдэлт бол нэлээх байдаг. Талаар бол бас одоо өөрсдөө иргэдэн ч гэсэн өөрсдөө ингээд ярьдаг. Тэгээд нойргүйдэлтэй болчоор ер нь яг тэр иргэд хов хүн болгоомос харилцаа илүү. Зарим хүмүүс бол эрүүл мэндийн боловсрол өндөртэй хүмүүс байдаг. Тэрийг их уншиж судалдаг юм шиг байна. Одоо ингээд яагаад би юм болчихоо тийм ээ? Яагаад нойргүйдэлттэй болчихоо гэд ингээд судлаад. Тэгээд тэрнээсээ бас ангижирч бас чаддгүй асуудлууд бас нэлээдгүй ажиглагдаад байдаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл цэвэр одоо өөрөөр хэлбэл над дээр чинь бол одоо тэр зан үйл, зан төрх юу лээ? Таны мэдхүн зан төрхийн ер нь нэлээд их тийм одоо өөрийгөө одоо болон амьдралын хэв маяг орчин нэлээд их юмнуудаа өөрчилж иж бас нойртой болох асуудал одоо байгаа мэн гэж одоо ер нь дүгнж хэлэхээр байна л да. За нөгөөтэйгүр одоо жишээлбэл түрүү нөгөө нэг sleep apnea гэдэг ярьлаа шүү дээ. Obstructive sleep apnea. Тэгээ энэ бид нар өмнөх дугаараар бас Чулуунбаатар эмчтэй энэ асуудлыг бас бид нар ярьж исэн. Одоо
зөөлөн тагнаа, амны хөндийн одоо хил зөөлөн тагнаа, гүйсэн болчихгоо энэ төр ингээд булчин сулрахаараа амьсгалын зам руугаа ороод тийм ээ. Тэгээд ингээд хорхиролт үүсээд за даашаа бүр ингээд амьсгалын замаа бүтэн таглаад ингэждэг. Тэгэхээр жишээлбэл одоо би бол одоо яг тэрний нэг юу нахгүй юу? Одоо кейс байхгүй юу? Тэгээд би бол нойронд бол асар сайн. Бараг одоо нойрны илүүдэлтэй бараг шахуу тий. Тэр толгой хоёр нийлээд бараг ингээд унтчихдаг. Ямар сандаа ингээд одоо ингээд ажиллаар ингээд төдий бол ингээд орон нутагт ажиллаар яваад нэг өрөөнд ороод унтаа. Орондоо орчод хүмүүс ч бас нэг ойр зүр юм яриа шүү дээ өдрийнхөө ажлыг. Өгүүлбэр дуусаагүй байж хат унтчихдаг гэж ярьж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол нөгөө sleep apnea өөрөө айгүйх юу яадаг юм бэ? Шүн нөгөө амьсгал тасалдалтыг явагдаад тэгэхээр тарих амарч чаддаг. Өдөржингөө нойрмог яваад байдаг. Өдөржингөө нойрмог явсаар гал ороо баг ор харагдахад л тэгэл баг нүд анилтал ороод тэгэл баг ингээд дэр толгой нийлээл унтчихдаг асуудал ингээд үүсдэг байхгүй. Тэгэхээр ер нь бол тэр шалтгааныг арилгана гэдэг бол ерөөсөө ямар ч өвчний хамгийн чухал зүйл шүү дээ. Шалтгааныг арилгаж ийж тэр шинж тэмдгүүд нь бүгд арилна шүү дээ. Тэгээ одоо би яг тэрнтэй бол тэмцэж байгаа л да. Одоо аль болохоор obstructive sleep apnea-г болох тал дээр судлаад тэмцэл ингээл явж байгаа. Тэгэхээр ер нь бол нойр гэдэг бол одоо хүний амьдралд бол асар их чухал нөлөөтэй зүйл юм байл гэж ер нь үтсэн. Тэгээд одоо би болдог бол одоо тэр нойрноос нойргүй хүмүүст өгөх юмсан гэж заримдаа бас боддоо шүү дээ. Тийм. Тэгээ нэг талаасаа яг ингээд урт унтаад байна те. Тэгэхээр аюух нойртой аюу сайн байгаад байна. Гэж саяны эмгэгээс олоод нойр шүмжэнгөө тасалдаад маш чанаргүй нойр унтчихэ. Тий. Өөрөө амарчдаггүй маргааш нойрмолж амжим бие махбод маань өөрөө нөгөө сэргэлт явагддаг, өөрийгөө сэргээдэг, өөрийнхөө чухал одоо нөгөө одоо тархинд байгаа ингээ нейронууд маань ингээд сурсан мэдсэнтэй холболт үүсгэл аюу сайхан одоо анхаарал төвлөрөлт нь сайжаад ингэдэг одоо ийм бүтээч хүний хувьд тэр нь бол маш чухал шүү дээ тий. Тэг чин тэрийг чинь одоо бас бууруулж байгаа байхгүй. Тэгэхээр урт унтахтаа бас гол биш. Урт унтаа тий тэр чанартай ах хэвээр тий. Тэгэхээр энэ эмгэгүүд нь энэ чанарыг алдуулаад бас нойрны эмгэг энэ нойр гүйдэл орж байгаа гэсэн үг тийм. Өдөр унтах сайн гэж ярьдаг тий. Гэтэл бас зарим хүмүүс бас муу. Азийн оронд одоо хятадд хүүхдүүдээ ч юм уу өөрсдөө ч гэсэндээ тий өдөр унтчихдаг. Гэтэл ингээд яг бид нэр өөрсдөө ингээд унтчихлаар шүн нойргууд болчдөг. Тэгэхээр энэ одоо яах ёстой юм бэ? Яг өдөр унтах ёстой юм уу? Хэрэгтэй юу? Тэгэхээр ер нь бол энэ нойргуудтай хүмүүсийг өдөр унтахгүй байхыг зөвлөдөг. Нойргуудтай. Тэр чинь шүнжэнгөө унтахгүй тэр шөнийн чухал нойрны хэсэгтээ унтахгүй байжж өдрийн нойрог шөнийн нойртой үнэхээр харьцуулашгүй ялгаатай. Гэхдээ богино хугацаанд бие махбодоо сэргэн гэдэг бол чухал гэдгийг судалгаанууд бас харуулсан байгаа. Гэхдээ маш богино 30 минут бүр тэр байтугай 60 минут бол өмнө хүрэхгүй гэдэг. Тэгээд 30 минут унтахыг бол айгүй тохиромжтой нойр гэж үздэг. Их унтах юм бол шууд нөгөө нойр руугаа ороо явчихдаг. Тэгэхээр өдөр тэр нойрнуудыг үргэлжлүүлчих юм бол шөнийн нойрны чанар алдагдах, шөнийн нойр богиносох тий алдах юм юмнууд болдог. Тийм учраас тэр нойргуудтай хүмүүсийн тэр нойрыг хянахтаа, хязгаарлахтаа бас өдрийн нойрыг бол бас хязгаарлаж яг тэр унтдаг цагт нь унтуулахыг хичээдэг. Тэгээд тэрнээс гадна түрүүн нөгөө ярьжсэн эдгээр насны одоо хүүхдүүд шүү дээ залуучуудыг ингээд хүчээр ингээд унтуулад эрт унтуулад эрт осгоод байх нь айгүй хэцүү гэдэг шиг тэднийг тэртээ тэргүй урт нойр тэднэрт хэрэгтэй байгаа. Тэднэрт тэр өдрийн богино нойр бол маш чухал. Тэгээ ялангуяа бага насны хүүхдүүдийг ээж аав нь өдөр унтуулж гэсэн тэдрийг өдөр унтуулах бол маш сайн. Тэгтээ тэр тэд чинь урт нойртой байхгүй. Тэгтэл нөгөө ажил амьдрал нь болохгүй шүү дээ. Нийгмийн амьдралд оролцсон тэр хичээл сургуультай явах юм чинь хөөх юм миний хүүхд өсөж байгаа унтаадаг гэвэл одоо боломжгүй юм чинь өдөр унтуулах нь маш сайн. Зохицуулт хийгээд тэгэхээр унтахын өмнө бас дар суухгүйгээр те нэг 50 г вино ч юм уухгүйгээр унтаж чадхаа болцсон бас хүмүүс айгүй оширсан байлээ. Тэгэхээр энэ хүмүүс одоо буруу зуршил гэхүү эсвэл нөгөө мелатонин ч юм уу ямар нэгэн нойрны эмгүүгээр унтаж чадхаа болцсон хүмүүстэй адилхан буруу дадал зуршил болчихсон байна гэсэн үг үү? Эсвэл яг үнэнээс бас унтаад байна уу? Унтахад бас хүчин зүйл үзүүлж байна. Тий. Хүмүүст бас их олон буруу ойлголтууд байдгийн. Нэг нь болохоор алкоголийн төрлийн юмнууд хэрэглэх нь одоо ингээд тайвшруулж унтуулдгаа гэдэг.
Тэгээд тэр байтугай тэрийг их хэмжээгээр одоо ингээд мэдээж тохирох тунгаар ш. Тэгэд яг ингээд зарим нэгэн зөвлөгөөнүүдэд ингээд яг цэвэр хуурай улаан дарс 50 мл-ээс илүүгүй гэж ингэж зөвлөсөн байдаг л да. Тэгээд тэр нь согтууруулах тархийг тархинд согтууруулах үйлчлэгээ үзүүлэх хэмжээний биш байхыг тооцож үтсэн юм шиг байгаа юм. Гэхдээ ингээд байвал бодол элэгний доктор ойлгож байгаа. Алкогол байн ингээд бага хэмжээтэй ч гэсэн ороод тахад маш богино хугацаанд элэг гэмтэж элэгний арахад эмгэгт хүрдэг. Тэгээд мэдээж алкоголыг бол яадаг ч гэсэн зөвлөхгүй байх хэрэгтэй. Тий алкогол бол ингээд яадаг тухайн үед тайвшруулж байгаа юм шиг мэдрэмж төвнө. Тэгээд судас идэр тэлдэг байхгүй захын судас идэр тэлээд ингээд тайвшруулж байгаа юм шиг болоод тодорхой хугацааны дараа тэр дундаа шаардлагатай шатанда тэр сайхан тэлээд ээжсэн судас чинь бүр тэрнээсээ 2 дахин 3 дахин агшиж нарийс. Тэр тархин зүрхэнд бөөрөнд амин чухал эргэнтэнд мад цус дутагдаад тижээлгүй болж эхэллээ. Тэгээд ерөн шаардлагатынхаа шатанд маш их зүрх гинт зогссон. Тэ архинаас олж нас орсон өмсөл зөндөө байдаг ч тэ архины усныхаа маргааш гэдэг ч юм уу тэ. Тэгэхээр ийм асуудал байдаг учраас тэр тухайн моментод жоохон тайвширж байгаа юмд бас хурдагдаж болохгүй. Энэний эсрэгээр бас хүмүүс сэргэж гин гэд кофег замбрааг эргэлдэг. Кофе тэ. Кофег өглөө угаал өдөр угаал ингээл өдөөсөш. Тэгэд энэ нойр гудалтай хүмүүс ялангуяа 12 цагаас хойш кофе уухгүй байхыг зөвлөдөг. Кофе бол бидний цуснаас 14 цагийн дараа бүрэн гарч дуусдаг гэж үздэг. 100 грамм 250 грамтай аягтаад ингээ уулаа шүү дээ тий. Тэгэхэд ингээд тэгээд ер нь бол цуснд байж байгаа тун байж хахад нэмээд уугаад байдаг. Тэгээд ингээд өөрөө тийм буруу зуршилтай болсон гэдэг энэгээрээ ингээд сэргээд ингээд болж ингээд яваад байдаг. Тэгээд тэр Матью Волкер эрдэмтний хийсэн судалгаа харуулж ирсэн нэг юм дээр бол нэг аалзыг зүгээр аалз ингээд торс эрүүл ямар ч юм хэрэглээгүй аалз торс сүлжсэн байна л да. Тэгэхээр маш гоё сүлжсэн. Тэгээ үүний дараагаас маш тархинд хортой масруулах нөлөө үзүүлдэг нэлээд нөлөөлдөг хортой бодисуудыг ингээд нэмж хэд хэдэн бүлэг бодгож үсгэж чад өгсөн хэдэн бүлэг байна л та. Тэгээ ингээд өгөөд яасан чинь торнууд нэвдрээл исэн. Нөгөө эхнийхээ сүлжижсэн шиг гоё биш. Тэгжээд кофе уусан бүлэг бүр амар тор гэхэд хэцүү. Маш тийм хүчтэй сэргээшин тарих мэдрэлт маш их нөлөөлж байна гэж тэрэн дээр бол дүгнэхээр байгаа байхгүй юу. Тэгээ магадгүй цаашдаас кофег ч гэсэн бид нар хязгаарлах юм уу яах юм те тодорхой хугацаанд яг судасны тооноос нөлөөлдөг юм үйлдэл үзүүлдэг сэргээдэг ийм үйлдэл бол үзүүлдэг. Гэхдээ альва юм тун хэмжээ хитрэн гэдэг бол сайн зүйлч гэсэн асуудал үүсгэдэг гэдэг юм. Тэгээ манайхад чинь буруу ойлголт байдаг байхгүй юу. Даралт ихсээд даралт ихсдэг хүн ч юм уу эсвэл гинт даралт ихсэхээр л юу зөвлөдөг вэхээр 100 г татчих гэж зөвлөдөг байхгүй юу. Энэ яг сая бивсүрэн докторын хэлсэн өөрөөр хэлбэл спиртийн төрлийн зүйл хэрэглээд эхний 60-100 минутанд бол судас тэлнэ. Тэрнээс хойш хугацаанд судасыг 2-3 дахин нарийсгах. Өшөө даралтыг улам ихсгэх хүчин зүйл болно. Тэгээд өөрөөр хэлбэл 100 татсны дараа эхний ээлжид даралт сайхан буучлаа гэжэл тэрний дараа яг үхээр судас хит хүчтэй агшилт явагдаад нарийсэлт явагдаад ингээд эхлэхээр нөгөө эрсдэлтэй нөгөө тархинд нь зүлхэнтэй аневризмтэй байсан хүмүүс аневризм хагараад цус харуулт явагддаг. Тийм ээ. За тэгэл өшөө бусад эмгэг өвчнүүд зүрхний шилтээс гэдэг юм уу те судастай холбоотой эмгэгүүд цус хомсрлын шими тархины харуултууд гэдэг ингээд үүсэх эрсдлүүд бол маш өндөр байдаг. Тэгэхээр яаж ч бодсон ямар ч утгаараа бол спиртийн төрлийн зүйлийг бол эрүүл мэндийн юунд эрүүл мэндтэй холбоотой зүйлд бол зөвлөж болохгүй гэдгийг эндээс хэлэх гэдэг. Өөрсдөө нойргуудлаас аврах гээд уламд ордуулдаг тийм жишээнүүд тань дээр ирж ирсэн үү? Тийм тэгээд ер нь бол ингээд яг нойргуудлтай хүмүүсийг харж байхад ингээл хөрхий хэцүү шттэ тэр чинь те өөртөө золонтой аам чинь им чимж дамжаал яваад идэг. Ер нь манайхны жоохон муу зуршил те ер нь аливаа нэгэн өвчин эмгэгтэй болчингуудаа нэг эмчэд үзүүллээ. Тухайн эмч ингээд асуудлын шийтгээд нэг хэдийн шинжилгээ төлөвлөөд
Тэгээд нэг зарим нэг эмчилгээ дээр зөвлөчөөд за нэг буцаад ирээрэй байхгүй. Ахаа дараагийн эмчтэр очив. Яасан бүү мэд. Тэг би ялангуяа нойргуудтай хүмүүстээр хэрвээ л одоо ингээд нойр зохицуулахаар им хэрглэж байгаа бол эмчтэйгээ эргэж уулзаж хамтарч ажиллах хэрэгтэй. Ер нь бол аливаа өвчин эмгэг дээр одоо хамтарч ажиллахгүй бол одоо айгүй хүнд байдалд ордог. Энэ бол одоо манай барыг бүх эмчнэр хэлэндээ тий. Тэгэхээр ер нь бол буруу одоо нойроо эмчлэх гэж байгаад асуудалд ордог гэдгийн дотор бол дандаа ингээд хүнээс ам дамжиж юм хэргэлдэг. Одоо зарим нь бүр улаанцаа би эмээгийнхээ эмээг уучдаг. Ээжийнхээ аавынхаа эмээг уучдаг. Тэгээ нэг гайгүй болт ингээд. Тэгээ яг ойр зургийн гэх юм бол хөвчлэн хүмүүсийн дотор ойлголт нь юуны юм уудаг, харшлын юм уудаг. Яг харшлын эмийнх нь өөрийнх нь нэг одоо харшлын биш одоо үйлдэл нь гаш нөлөө нь одоо H рецепторын агонист гэж явдаг. Тэгээд антигистаминуудыг хэрэглэхээр жоохон төр тайвширдаг. Тэр болохоор нөгөө богино хугацаанд бол болж байгаа байхгүй нэг ингээд богинохоо одоо нэг асуудал болоод ингээд богинохонд бол урт хугацаанд бол хэрэглэхийг зөвлөдөггүй. Тэгэхээр аюух нөгөө амьдрал дээр хүмүүс би юу л уучдаг юм дөө харшлын юм л уучдаг. Тэр бүгдээр мелатонин уудаг гэж яриад тий. Одоо мелатонин чинь нөгөө Америкт болохоор нөгөө зүгээр жоргоо олгодог. Тэгэхээр мелатонин гэдэг одоо даавар бол бидний биед одоо яг нойрыг сэдэх гэж гарч ирж байгаа. Нойрыг яг ихлүүлдэг даавар ахгүй түнш. Нойрыг гүн болгох, нойрыг урт болгох тийм үйлдэл тэр нь дөрөөсөө байхгүй. Тэгтэл залуу хүмүүст хангалттай тэр нь байгаа уг нь бол тэрийг сэдэх тэрний шалтгаан биш байхгүй. Тэр нөгөө шалтгаан болж байгаа зүйлд нь биш хамаагүй зүйлээр одоо эвчлэх гэж оролдож байгаа гэсэн үг байхгүй. Настай хүмүүс харин тэр даавар буурчдаг. Тийм учраас нойроо сэдэж нойроо эхлүүлж чадахгүй байхад тэр дэм болдог. Тийм. Тиймэрхүү жишээнүүд бол байна. Монголд ер нь нойргүйтгэлийн тархалт ямар байдаг вэ? Таны одоо яг эмчилгээ хийж байгаа. Тий, ер нь бол тархалтын судалгаа бас их цөөхөн хийгдсэн байдгийн 2013 онд сэтгцэн эмчнэрийн хийсэн судалгаагаар 5 хүн тутмын нэг нь гэж одоо нойргүйтгэлтэй байна гэжсэн. Одоо тэрнээс ч хойш одоо 10 жил бүр асуудал ямар боллоо одоо бидний амьдрал одоо нийгмийн асуудал ямар байгаа лээ тэгэхээр нэлээд нэмэгдсэн гэж үзэж байна. Тэгээд ер нь бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ялангуяа хөгжингөө орнуудад 3 хүн тутмын нэг нь одоо нойргүйтгэлтэй байна гэж үздэг. Тэгээд манайх бол одоо тэрэндээ хүрсэн байх гэж бодож байна тийм. Тэгээд одоо судалгаанууд хийгдэх байхаа. Сэтгэл готрол төгшүүртэй холбоотой нойргүйтгэл гэж байгаа. Тэгээ энэ дээр одоо ямар хүмүүс ямар эмчилгээний арга техник хэрэглэдэг юм болоо? Тэгээ сэтгэл готрох төгших эмгэг болвол мэдээж одоо тодорхой олон шалтгаантай байна. Эхлээд бол их хвчлэн одоо сэтгэлийн шок одоо хүлээж авдаг. Тэгээд тэр хүмүүс ихэнхдээ одоо адилхан л одоо хүмүүст ойр дотныхоо одоо ээжигээ аваагач тийм эмээгөө алдах тохиолдоход зарим нь бүр аюу хүн дээр хүлээж авдаг. Тэгэхээр тэр хүний суур одоо альва одоо сөрөг стрессийг хүлээж авах босго одоо намхантайч гэдэг юм уу тийм одоо эрсдэлтэй хүмүүст илүү одоо тусаад одоо асуудал үүсчээд. Тэгээд тийм хүмүүс бол ер нь бол яг сэтгцэн эмчнэр менеж хийн. Тэгээд давхар одоо дандаа одоо мэдрэл суйлдал одоо тэрний суурин дээр бас тэр одоо эмгийн дүрээр мэдрэл суйлдал явж идэг. Ингээ нэг нөхцөлдүүлэл явж идэг учраас мэдрэлийн эмчч гэсэн энэ дээр ажилладаг. Тэр тэрийг бол манайд одоо маш олон төрлийн эмийн эмчилгээ байгаа. Тэрийг маш зөв хослуулж, маш зөв тунгаар хувь хүнд нь тохируулж авахын тулд миний түрүүний хэлсэн өчтөн эмч хоёр хамтарч ажиллах хэрэгтэй. Тэнд бол заашгүй эмийн эмчилгээ хэрэгтэй. Сэтгэл готрох, төгших эмгэг одоо байгаа л бол тэрэнд эмийн эмчилгээ хэрэгтэй. Тэгээ мэдээч тэр тань мэдхүй зан төрх эмчилгээ бол заашгүй хэрэгтэй. Зүгээр л одоо эмэнд найдал нэг юм ингээд шидчихэд эмчид найдчаад өөрөө ямар ч одоо өөрөөсөө өвчин зүтгэл гарахгүйгээр аливаа өвчнийг давна гэж хизээч байхгүй. Ялангуяа энэ сэтгэл санаатай холбоотой ийм эмгэгүүдийн хувьд бол хамтарч ажиллах хэрэгтэй байна. Онцлогооны хувьд ямар байдаг вэ? Одоо жишээлбэл сүүлийн үед нөгөө онлайн платформыг төлхөө ашигладаг гэдэг гадны орнуудад яваад байгаа шүү. Ер нь манад ч гэсэндээ бид нар нөгөө цагаараа тий уцаараа ингээд өөрсдийнхөө нойргуудлыг хэдэн хувьтай байна, өнөөдөр хэр унтав гэд хэмжээд мэдчихэд байгаа тий. Тэгэхээр энэ ашиглалтууд ер нь Монголд хэр байгаа вэ? Тэр аппликейшнуудыг ашиглаад сурчих юм бол мэдээж өөрийнхөө нойрны чанар үргэлжлэх хугацааг үнэлээд байна. Тэгэхээр ер нь бол нойргуудлийн онцлогоонд бол объектив, субъектив аргууд байдаг. Тэр субъектив одоо аргуудын хувьд бол асуумжаар ингээд асуудаг тийм асуумжийн картууд байдаг. Тэгээд тухайн хүний өөрийнх нь нойрны ухаанлыг хөтлүүлдэг.
яг өөрөө хідэн цагт унтаад, хідэн цагт сэрсэн, шүн хэдэн удаа сэрсэн, тэ өглөө босоход ядарсан байсан уу, сэтгэл санаа хямарсан, тухгүй уур цаартай одоо бохимдоо байсан уу гэдэг ч юм уу те, тэдрийг ингэ тэмдэглэдэг юм нойрны ухаан лаб байдаг. Тэргээр нь үнэлэх боломжтой, бүрэн боломжтой. Гэхдээ мэдээж энэ бол бас субъектив те, хүн бас жоохон худлаач юм уу баримжаалж бүглэх эрсдлүүдэр байдаг бол нойрны чанарын үнэлгээ бүр тусгай асуумжууд байдаг л да. Нойрны Питтсбургийн одоо нойрны чанарын үнэлгээ гэл маш олон төрлийн асуумжууд байдаг. Тэр өөрөмж болно. Ялангуяа саяны нөгөө нэг sleep apnea-тай хүмүүс шүүн ингээд өөрөө хуурхраа зарим хүнч баг анзаарахгүй хичнээн нойр алдснаа ч мэдгүй байдаг. Тэгээ тэр хүн өдөр нойрмлаад байна уугүй юу гэдгийг үнэлдэг. Effort-ийн нойрны өдөр нойрмлтын үнэлгээ гэл ингээд асуумжууд авчихсан. Жишээд ийм олон асуумжийн аргууд бол байгаа. Эдгээр нь илүү одоо жоохон субъектив аргууд. Объектив гэх юм бол ерөөсөө нойрны эмгэг уудыг ялангуяа нойрон дунд одоо үүсдэг эмгэгүү төрний нойр амьсгал тасалдах, нойронд хүл хөдөлтөг одоо энэ олон эмгэгүүдийг үнэлдэг алтай стандарт онцлогоо бол нойрны олон үйлдэл бичлэг гэж яддаг полисомнографи гэдэг одоо бичлэгийн аппаратууд байдаг. Тэр бол яагаад нөгөө олон үйлдэлтэй гэж ингээ маш олон юм хэмждэг байхгүй юу? Тархинд нь ингээд баахан ингээд электрод зоож байгаа л тархины бичлэгч энэ хүн нойрныхоо аль үе шатанд явж байна, аль үе шатнд удаа үргэлжилж байна, аль нь дээрээ тасалдаж байна те. Ингээд үнэлж чинь тэгээ тухайн үед зүрх судасны үйл ажиллагаа ямар байна гэ зүрхний бичлэг чинь хөл гар нь хөдлөөд байна уу гэд булчингийн бичлэг хий чинь хөлн дээр нь юм булчингийн бичлэг зоочно. Хамраар нь орж байгаа амьсгалын урсгал нь ямар байна уу гэд тэр амьсгалыг одоо урсгалыг одоо хэмждэг. Одоо цээж биенийх нь хөдөлгөөнийг хэмждэг одоо юмнууд хүртэл ингээд зүгөө тэгээд юуг нь цусандах одоо нэг төвжрээд ингээд алга болчоор хүчил төвшин муудчдаг гэдэг нь шүү дээ, багасчдаг гэдэг нь тий. Тэрийг үнэлдэг сатурац хэмжигч нэм олон төрлийн юмнуудыг нэг шүний турш ингээд бүсэлж уйж тогтоогоод тэгээд унтуулад ингээд биш. Энэ бол алтан стандарт онцлогоо байдаг. Тэгэхээр шаардлагатай тохиолдолд нэг хийдэг. Манайд бас нэлээд хэдэн төвүүд байна. Одоо төрийн засгийн албан хаагчны нэгдсэн эмнэлэгт анх ийм төв байгуулагдчихсан. Одоо анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн Монгол Японы эмнэлэгт бас ийм төв одоо удахгүй үйл ажиллагаа эхлэх гэж байна. Тэгээд энэ бол айгүй чухал. Одоо энэ ойргуудлын энэ олон хүмүүсийн дунд бол оншиг бүрэн одоо тогтоох бас боломжтой одоо ийм нөхцөл бүрдэх юм. Тийм ээ. Тэгэхээр яг хоо ер нь одоо нөгөө яг мэдрэл судлалын практикт яг түрүүний хэлсэн асуудал чинь яг зүг байхгүй. Нэг эмчлүүлэгч нэг эмчтэр очиод тэгээд гараад өөр эмчээр ингээ яваад байдаг. Тэгэхээр ялангуяа мэдрэл судлалын практикт бол одоо нэг удаагийн үзлэгээр асуудлыг шийдэх боломжгүй шүү те. Нилээ хэдийн интервал давтамжтай үзжээж өөрөөр хэлбэл тэр одоо эмгэг өвчнийг мэдрэлийн гаралтай эмгэг өвчнийг онцлох, цаашлаад эмчилгээний тактик боловсруулах гэдэг. Ингээд яг үүнтэй ижилхэн нойргүйтэл бол яг бас персонали буюу хувь хүн болгон дээр өөр өөр юм шиг байна тийм үү. Ханиад гэдэгэд чинь жишээлбэл нийтлэг. За нэг тийм одоо вирусээр үүсгэсэн, аденовирусээр үүсгэсэн ханиад тэгээд эмчилгээнийх нь өдөртөнд нь ямар ч одоо хүн дээр ижилхэн насанд хүрсэн хүүхэд тунгийн ялгалгаа байна үхээс. Гэтэл нойргүйtлийн асуудал бол яг хүн болгон дээр өөр өөр асуудал байх шиг байна тийм үү. Тэр хүний одоо жишээлбэл амьдралын хэв маяг, за тэгэл ажил арга гэрийнхэн тэр одоо нөхцөл байдал, стресс тийм ээ. За тэгэл магадгүй тэр унтж байгаа ормоор өрөө тэгэл юу гэдгийг орчин нөхцөл бүх юм л өөр өөр. Тэгэхээр тэр болгоныг л одоо юу гэдгийг эмч нойргүйtлийн эмч үнэлжээж яг тэр хүнд тусгайлсан онцгойлсон зөвлөмжийг эмчилгээг тийм ээ өгөх ийм асуудал чухал юм байна гэдгийг бас эндээс ойлгож авлаа. Тэгээ дээрээс нь зүгээр яг ингээд түрүүн Катя бас ярьж исэн янз бүрийн бодоод ингээл тэг орондоо орохоор нөгөө бол тэр өдрийн бүтсэн бүтээгүй ажил 9 шидийн юмнууданд толгойд нэргэлдээл ингээд нөгөөдөлийгөө бодсоор байтал тэгэл одоо хамаг цаг нь явцдаг гэдэг шиг. Тэгэхээр ер нь бол одоо маш тайван тэр бүгдийг одоо мартаад аль болохоор гүнзгий амьсгаа аваад өөрийгөө сайн удирдах тий зөв хэмнэлээр одоо өөрөөр удирдах тэр зүйлүүдийг тарин толгойд байгаа зүйлүүдээ одоо юу гэдгийг богино хугацаанд одоо ингэж гаргаж хайж мартаж чөлөөлж ингэж л унтахгүй бол яг үндэ одоо өнөөдөр амьдрал Монгол улсад одоо амьдрал ямар байгаа вэ те бас л одоо хүмүүс чинь ингээл
амьдрахын тулд ингээл бас мачижлээ шүү дээ. Тэгэл тэр болгоно л стресс байгаа шүү дээ тэр хүн тийм ээ. Гэхдээ нөгөө талаар бол бас айгүй эмгэлтэй санагдаж байгаа байхгүй юу? Юу нь эмгэлтэй байна вэхээр одоо энэ дэлхийн бөмбөрцөг дээр одоо газар нутгаар 13-т одоо ордог ийм том газар нутагтай 3 сая 500 мянган хүн амтай байж ингээд нэг газар ингээд аваарлаа шаваарлаа гэдэг. Тэгээд тэрнээсээ одоо гарсан одоо стрессээ одоо тэгэл бусд руу ингээд ялзаах гэдэг нь надад бол нэг жоохон тиймэрхүү санагдаад. Тэгэхээр бидэрт боломж байна шүү дээ. Тэгэхээр зарим зүйлийг жишээлбэл өөрчлөх хэрэгтэй. Одоо орчноо өөрчлөх хэрэгтэй тий. Нэг хүн эрүүл амьдрий урт наслал гэж бодож байгаа бол одоо зарим зүйлийг жоохон ингээд золиослж зарим зүйлийг бас яг өөртөө зориулж бас өөрчлөх хэрэгтэй юм шиг санагдаж байна. Тэгэхгүйгээр л одоо зүгээр л ингээл нөгөө юу гэдэг штэ шаргаалжны үүр гэдэг штэ ингээд нөгөө ойд явахаар байдаг ингээд бужигсан тэгэл шаргаалцууд аваад яг л одоо Улаанбаатарын амьдрал бол тийм л штэ. Тэгэхээр одоо бид нарт чинь энэ их газар нутаг байна, энэ их одоо өргөн удам их орон байна. Тэгээд өөр газар очиод амьдралыг одоо бас нэг өөрөөр одоо өрнүүлэхтэй тэгээд явах юм бол магадгүй одоо тэр стрессээс ангижрах, магадгүй тэр одоо зовлон ялангуяа зовлонд байдлаасаа ангижрах нойртой болох ч гэдэг юм уу. Тэгэл жишээлбэл стресс тойрсон маш олон өвчнүүд байна шүү дээ. Одоо нойргуултаас гадна үс унах хүртэл одоо тэр нөлөөтэй байгаа байхгүй тий. Тэгэл энэ агаарын бохирдолд энэс одоо чөлөөлөгдөж ангижрахад одоо заавар Улаанбаатарт амьдрах шаардлага байхгүй л харагдаж байна. Та бид нэр сая нөгөө онцлогооны талаар ярьсан тий. Тэгэхээр одоо буцаад эмчилгээний талаар яриа. Одоо сүүлийн үед нөгөө дижитал эмчилгээний аргууд гэж гараад байгаа тий. Тэгэхээр бас энэ маань Монголд нэвтэрсэн үү? Тэгээ эмчилгээний хувьд ер нь бид нэр энгийнээр бас ямар эмчилгээг ингээд нэг тиймэрхүү юм байдаг даа гэдэг. Одоо жишээ нь ингээ гой симфон сонсох ч юм уу те орондоо орчоод гой харанхуу бүдэг гэрэлтэй энэ төргээ те тэгэхээр тайвшраад унтна гэсэн юм байдаг. Яг зүгээр энгийн биднэрт зөвлөгөө өгвөл те ямар эмчилгээний арга юу нэ унтахад сайн нөлөөтэй. Тийм. Төрөнөөс хойш хэлээд байгаа зүйл бол тэр эмчилгээ ингээ комплексэн байхгүй юу? Тэр сая Эрдэнэлэн докторын хэлж байгаагаар бол тэр ингээд индивидуалын хувь хүнд бас ингээд тэр хүнд чухамхүү аль нь хэрэгтэй байна гэдгийг эхлээд үнэлэх нь шүү дээ тий. Энэ хүний нойр нь эхлэхгүй байгаа мó? Эсвэл шүн дахин сэрээд байгаа мó? Тий. Тухайн хүн яг юунаас болоод стресстэй байгаа мó? Сэтгэл төгшөөртэй байгаа мó? Тэрнээс нь мэдээж болно. Тэгээ би түрүүн бас хэлээ сэтгэл төгшөөр одоо сэтгэл готролтой болол зайлшгүй тэрийг одоо засах одоо эмийн эмчилгээ шаардлагатай болдог. За түүнээс гадна тэр л одоо тэр нэг танин мэдхүү зан төрхийн эмчилгээг дээр бүр айгүй хэмээн багтаацсан байхгүй юу? Ерөөсөн маш их хэмээн багтаацсан. Ингээд жоохон бүлгэлж байгаа дотор нь бүлгэлж байгаа ингээд маш олон зүйлээ багтаасан. Тэрний дотор ядчил одоо ингээ өөрийнхөө тэр нэг тухтай орчныг одоо бүрэн бүрдүүлсэн байх гэдгийг нь аягуулсаа ойлгох хэрэгтэй байхгүй. Тэгээд ингээд зарим хүмүүс ялангуяа настай хүмүүст хөлөнд хурж даарах нь нойрыг одоо эхлүүлдэггүй, нойрыг хүргдэггүй. Тэрийг мэдэхгүй л одоо тэгэл хөлөө өрөөл одоо хөрхий тэгэл ингээл унтахгүй ингээ байгаад. Тэгтэл ингээд Японд байдаг ш нэг хөөрхөн юм бамбаас ингээ зөөлхөн юм нэг тэг халагчаас гадна зүгээр амьснууд нь хүртэл ингээ аягүй зөөлхөн шүүн нөгөө өөрт төг болохгүй бүр ингээ айгүй хөөрхөн хөвсийг л ингээд баг утас шиг юм байгаа. Баг хөвсийг л нэгцэн. Тэгээ тийм ингээд хөөрхөн аимс ингээд өмсөлөд унтах. Тэгээ хөл бүр халдаг аимс байлгүй хүссэн. Сүүлийн үед нөгөө хүндрүүлэмжтэй хүнжил гарцсан млаа. Айгүй сайн хүнжил бас хүнд ах хэвээр. Тэг хүн өөрөө тэрийг үнэлж мэдхгүй тэр мэдээж мэрэгжлийн эмч хамтарч сууж агаад хамт ярилцж агаад таны ор яг ямар вэ? Танд хатуу байдгүй, яадгүй зарим хит хатуу ял мэдээж нухаад байна. Зөвлөн бол мэдээж нуруу туруу нуулраад өвдөөд байна тий. Тэгэхээр тэр бүгдийг ингэж агаад хамтарч агаад бүгдийг шидчих хэрэгтэй ингэж агсааж агаад яах вэ ийх үг гэд. Тэр айгүй чухал тий. Тэгээд нөгөө түрүү бас хэлээдсэн тэр өрөөндөө орондоо орчоод телевизэр үздэг, утас үздэг, ном уншдаг бол тэр ажил хийдэг газар гэж тарих ойлгоцсон байдаг. Тэгэхээр тийм биш. Тэнд зөвхөн унтдаг гэж ойлгуулаад унтахгүй л гараа авчих хэрэгтэй тэр өрөөнөөс. Тэгээд тэр нь саяны тэр эмчилгээний нэг хэсэг байхгүй бас. Одоо ингээд орондоо 8 цаг байлаа тэр хүн. Тэгжээд л тэрнийх нөгөө нойрны ухааллыг хөтлөгээд байгаа шүү дээ. Хөтлөөд ирсэн чинь тэрнийх ерөөс 5 цагт нь унтцсан. Өөрөө орондоо 8 цаг хөвтцсэн.
Бистад хийж болохгүй. 3 цаг тэнцээ юу хийж өвтчихэд юм босоод яв тэр чин тэр хөвтдөг газар биш, унтдаг газар. Сэрсэн л бол бос тий. Зэрэг босоод тэгээд өөр өрөөнд ороод ингэх хэрэгтэй. Гэх мэт чинь зан үйлийн өөрчлөх хэрэгтэй. Ерөөс нь номер 1 зөвлөгөө бол орчноо ингээ бүрдүүлэх, өөрөө гой унтдаг тухтай тавтай орчноо маш сайн бүрдүүлээд тэгээ өөрийнхөө тэр хабит өөрийнхөө тийм зан зуршил нь шүү дээ тийм буруу зуршлыг арилгаад зөв тийм зан үйл зуршлыг тогтоох хэрэгтэй. Тэрэнд мэдээж эмч тусалж зөвлөх хэрэгтэй. Би эмч зөвлөх хэрэгтэй гэл ингээл гоё яриад л байна. Энийг мэдээж ингээ боловсрал янз бүрийн юмар ингээд зөндөө ингээд хийгээд ингээд ном жижиг брошюр юм болгоод ингээд үнэхээр тараамаар тэгээ бидэрт болохоор ингээд хүнд зөвлөгөө өгöd мэдж байгаа тий хэдэн минут оногддог билээ. Хэдхэн минут зөв хурдхан шиг зөв базаж аваад 2 3 үг олж аваад за энэ тусламж нь чухал юм. Юу тэр гоё зөвлөгөө өгөө сууж явах те. Гэхдээ мэдээж арай жоохон өөр тухтай газар хувийн эмнэлгүүд арай өөр үйлчлэгээ арай урт хугацаанд өвчтнөө үзэх боломж өгдөө. Дөрөө нөгөө мэдрэлийн эмч нэг удаагийн үзлэгээр гэсэн. Мэдрэлийн эмч бол харин ч нэг удаагийн үзлэгээр хэвээ цаг нь ахын бол бүрэн юу барилста уучлаараа дүр сонслогын эмч хаажууд MRI гэх бантаа те. Үнэхээр бүрэн хаана ямар юм болж байгаад онцлог бүрэн боломжтой. Бид нарт тэгтээ тийм хугацаа аяга багтаа байдаг. Гэхдээ тэр өвчтөн яг ингээд чиглүүлээд өгсөн шинжээ хийгээд буцаж ирээд ийм эмчтэй зөв харилцаа үүсгэх холбоо тогтоох гэдэг юм дээр яг заримдаа очор дугаар нь хэцүү байдаг байх ойлгож байна те. Гэхдээ эмч тойроод дахин тэр газраа хизээч хаалгын татахгүйгээр ингээд тойроо явчихдаг нь өөрөөх нь өвчнийг улам арахыг шуулж хүндрүүлээд тэгээд өстой буруу замаар будаа тань гэдэг шиг болоод явдаг тохиолдол зөндөө байдаг учраас нэг эмч нэг юм бичингүүд тэр юм шууд таарах албагүй. Магадгүй эмч тодорхой хугацаанд үзээд за энэ хүн болохгүй юм байна. Тэгвэл бид тэр хойлоо тунгаа ингээ. Эсвэл одоо энэ имэрсэлээ даралтан дээр ялгаагүй бүр даралтны эмийг зохицуулахад хийхэд удаа эмчтэйг ирээрээ гэсээрээ л ирэхгүй. Хойлоо энэ удаа ингэж л үзэж байгаа шүү. Магадгүй энд бууж магадгүй буух гэж ингээ сайхан тэмдэглээд ингээ хүрээ дээрээ байхгүй. Одоо нэг айл айгүй тийм бас зөв зүйлийг ингээд сурчлаад бас ярьжсэн байхгүй юу? Одоо бүхэл айлууд интернеттэй байгаа. Wireless гэдэг ингээд нэг төхөөрөмжтэй. Тэгээ тэрний тогн залгадаг хэсэг дээр нэмэлт нэг юм ингээд залгаад тэгээд орой 10 цагаас өглөө 6 хүртэл тэр тохируулгатай даваа гаргаас баасан гарыг хүртэл тэр нь ингээд 5 гал унтарчихна. Өөрөөр тогийн тасалчихна. 6 гэ 5 гал тэр нь одоо тог нь он бол одоо авсан гут вирус нэгээд ажиллаад эхэлдэг. Салахгүй. Тэгээд яг хуу амралтын өдрүүдэд бол цагийг арай нэг жоохон тавиухан тий. Ингээ зохицуулт хийсэн. Тэгээд ихс чинь нөгөө тог тасраад нэг өрөөндөө цуглараад юм ярьсан чинь манай гэрийнхэн чинь ямар аятай хүмүүс байд юм бэ гэдэг шиг тий яг тэр юм шиг. Өөрөөр хэлбэл wireless интернет тасарлаа. Тэгээд тэр хүүхдүүд нь өөрөөр хэлбэл тэр утас интернетээ оролдохоо болоод тэгээд одоо юу гэдэг хичээлээ хийгээл шууд унтаж амардаг. Өөрөөр сатаар хэмэг болчихж байна гэсэн үг байхгүй. Сатаарх зүйлгүй. Тий. Тэгэхээр ер нь бол энэ их хотод байгаа одоо бид нар чинь маш их тийм одоо радио долгионд амьдарч байна шүү дээ. Асар их одоо энэ гар утасны одоо долгион, радио долгион, телевизийн долгион за тэгэл маш олон долгионууд дотор ажиллаж байгаа. Амьдарч байна. Тэгэхээр энэ нөгөө нэг бичил долгион янз бүрийн зүйлүүд одоо бас би бол одоо мэрэгжлийн биш бол мэдэхгүй байна л да. Тэгэхээр юмсрын докторс энэ их одоо долгионууд байгаа нь тархинд одоо ер нь одоо нөлөөлөл үзүүлэх үү, сөрөг нөлөө үзүүлэх үү? Нөлөөтэй гэсэн бас судалгааны зөндөө байдаг. Тэгэд нөгөө ганцхан одоо мэдрэлийн одоо эмгэг төдийгүй энэ нүдний талаас тий айгүй олон одоо эмгэгүүдийг одоо энэ дэлгэцэн хэрэглээтэй холбож судлаад гаргасан байдаг. Тэгээд одоо тархины хавдрыг хүртэл одоо ийм ингээд утас ингээд тархинд ойр байсантай бас холбож судалсан судалгаа хүртэл байдаг л та. Тэгэхээр ерөнхийдөө бид энэ одоо нэг талаараа дэвшил олж нэг талдаа бидийг бол боомлж байгаа энэ зүйлийг л ухамсартайгаар ингээд хязгаарлах хэрэгтэй байна. Ухамсартайгаар. Тэгтээ тэргүй мэдж байгаа юм чинь бүх талаар бидний эрүүл мэндэд аягүй сөрөг нөлөө үзэж бидний энэ тарих 50 амгалан байх боломжийг олохгүй. Зогсоо заггүй нэг юм үзэх, нэг юм харахтай, нэг юм хийх ийм одоо байдалд хүрэж байгаа. Энэ юугаа өөрөө л хязгаарлах хэрэгтэй. Тэгээ би түрүү нөгөө нэг амралтын өдөр ажлын өдөр цаг нь арай өөр гэдэг дээр гинт санаанд орсон юм аа ингээ хэлье. Нойрны дэглэм дээр яг
нэг цагт унтаад нэг цагт босхийг зөвлөж авах хэрэгтэй. Тийж тэнгуүдэ зарим нь ажлын одоо 7 хоногтоо нойроо хасч мас ингэж агаад амралтын өдөр ингээл айгүй урт унтаал ингээд өглөө унтчихна гэж юус. Яг л одоо амралтын хагас бүтэн сайн байсан ч босдог цагтаа босчоод харин өөр гоё идэвхтэй амралт хийх хэрэгтэй. Гэрийнхэнтэйгээ одоо яадгийн гадаа гарч алхдаг ч байдаг юм уу, одоо өөр одоо активититэй өөр үйл ажиллагаа хийгээд тэгэхээр ингээд нойр ингээд зүв байхын тулд нойрны дэглэм гэдэг дотор яг нэг цагт унтаад нэг цагт босч явах гэдгийг баримтлахыг дандаа хичээж авах хэрэгтэй. Хамгийн гой зөвлөгөө байна тий. Тэгээ дээрэс нь бас нөгөө алхах ер нь эрүүл мэндийн хөдөлгөөн хийх бас аягүй чухал бах тий. Дээж маш чухал. Тэгээд нөгөө хөдөлгөөн бид нар хөдөлгөөн хоолыг хангалттай ярьдаг болсон. Тэгээ ингийн хүмүүс аягүй сайн мэддэг болсон, мэдлэгтэй болсон. Тэгээ нойроо л орхиод байгаа байхгүй юу? Гэтэл одоо хэдүүл ингээ гурвалжин би нэг нойрны талаар нэг ном уншиж байхад байсан. Гурвалжин байлаа гэхэд одоо эрүүл амьдралын гурвалжин гэдэг ингээ үзэх юм бол эний пирамидын маань суурь нь нойр. Энэ голын энэ талбай бол хоол. Хөдөлгөөн тэр бид нар ингээ 24 цаг ч юм хэдэн цаг чинь нойргүй биш хоолгүй хөдөлгөөн дасгал хийхгүй бай. Давгүй байч штэ. Ер нь гайгүй яг үлсэж гинэ гэл ингээл байчин. Нойргүй 24 цаг болсны дараа бидний биеийн байдал сэтгэл санаа яг ямар ах вэ гэж бодоод үзсэн гэл энэ хоёртаа бас. Гэтэ тэр хоёрыг хэрэггүй гэж байгаа юм биш. Мэдээж энэ гурвуулаа чухал маш хамгийн суур чухал зүйлээ бид нар орхигдуулаад байгаа гэдгээл мартаж болохгүй санаж явах хэрэгтэй гэсэн. Моо юуны манжийн одоо эрен үед те одоо манжийн одоо нөгөө юу байгаа штэ шийтгэл тамллууд тэн дотор ч одоо унтуулдаггүй тамлал байдаг хамгийн их унтгаал юмар хатгаал ингээс ирээдэг. Тэгээ яг тэрийг ингээд давж гарсан хүмүүс бол хоол ундгүйгээс хоол ундгүй нойргүй байснаас хоол ундгүй байсан дээр юм байна гэдгийг тэр үед мэд давж гарч ирсэн хүмүүс бас одоо бичиж тэмдэглэж үлдээсэн гэж байгаа байхгүй. Тэгээд ерөөсөө амар шийтгэл байгаа байхгүй. Ерөөсөө л унтуулахгүй. Тэгээд ингэхэн хатгаж зэрэгээл. Тэгэл 24 цаг 48 72 цаг унтуулахгүй. Тэгээд эхлэхээр бүр ингээд баг солиорлын төвшин рүү баг оршдог юм шүү. Чи өөр нөгөө 3 хоногийн нойр хэрвээ авахгүй болвол ер нь тарих солиорлын төвшөндөө хүрдэг гэдэг бас байдаг тийм. 72 цаг бол хоолгүй байхад хүн бол эрүүлэл сэтгэл явж чадна шүү дээ. Эрүүлэл. Гэтэл 72 цаг нойргүй байхад бол тэгэл яаж ч эрүүлэл сэтгэж чадахгүй хэмжээнд болчдөг. Тэгээ ингээд зүгээр энгийнээр тэгээ бодохоор энэ нойргүй ч өөрөө одоо ингээд их урт уртаан хугацаанд үргэлжлээ явахаар ядаж л одоо сэтгэн бодох ажлын чадамж тэгэл одоо юу гэдгийг бусад бүхэл зүйлүүд дээр сөргөөр нөлөөлж байна л гэж бас ойлгогдож байна л да. Тэ нэлээ. Тэгэхээр нөгөө бие махбод маань өөрийгөө нөгөө нойрныхоо явцдал нөхөн төлжүүлдэг гэдэг аа шүү дээ. Тэгэхээр нөгөө нойр муутай хүн болвол нөхөн төлжгүй байхын дотор нөгөө дархлаа тогтолцсон шүү дээ тий. Тэр одоо айгу тэр л шатанда тэр дархлааны эсүүд одоо хуваагдаж үржиж одоо итгэвчж байдаг тэр шатанда тэр одоо гол хэсэг байхгүй болчихж байгаа болохоор нөгөө л өвчлөмтгий янз бүр одоо халдвар амархан ханиад хүрдэг одоо юу байдгийг тий. Тэгээ дөрөв бид нар чи хамаагүй одоо янз бүрийн өвчнөд өртөмхий болоод эхэлчин гэсэн. Тэгээд түрүү нөгөө нойрны талаар хэдүүлээ эмчилгээ болол ярьлаа тий. Гэтэл одоо Далай лам хэлсэн гэд бичсэн байсан. Одоо хэлсэн болоод тэгсэн баг хараач худлаа хэлэхгүй те. Нойрноос өөр хамгийн сайн эм гэж үгүй өөр альва нэгэн өвчний те. Одоо альва нэгэн өвчний эм нь гэвэл ерөөсөө нойрноос сайн эм гэж байхгүй. Бид нар мэдээж тэр эмийг өвчнийг эмчилнэ. Гэхдээ тэр хүн маш сайн нойртой байжээж өвчин хурдан одоо эдгэрж илааршиж одоо бие махбод маань сайжрна гэсэн ийм санаа бол ялцчгүй тэр нойрны үед явж байгаа бие махбодын идэвхтэй процесс. Нөгөө дархлаа судлалын одоо эрдэмтэд ерөөсөө зөвлөдөг зөвлөгөө нь тэр юм байна шүү дээ. Ямар ч дархлаа дэмждэг бэлтгэлээс илүү ерөөсөө л нойр. Сайн унд тэгэх юм бол дархлаа сэргийлдэг. Тийм ээ тэгэхээр сайн унд ч ерөөс дархлаагаа бид нар одоо сэргийж хадгалж үлдэх. Одоо энэ чихрийн шижин эдэр хүмүүс процесс харьцааны аягүй хүнзгээ алдагдaltaй хүмүүс бол бүгд л одоо нойрны асуудал бол аягүй чухал тэр хүмүүсийг эмийн эмчилгээг нь хийхин зэрэгцээ тэр олон хоолны хөдөлгөөний дэглэмийг зөвлөхийн зэрэгцээгээр ерөөсөө сайн унтуулаад байхад юм бол эмийн эмчилгээний одоо үр дүн бол мэдээж маш сайн байна гэсэн үг тийм. Яг зөв байна л да. Тэгэхээр иргэд ерөөсөө одоо зүр маш энгийн зүйлийг ингээ орхигдуулчихсан юм байна. Орхигдуулчихдаг.
Тэгээд ер нь тэр энгийн зүйлийг нөгөө мөрдлөг болгохгүй заавал хүчээр юм уу тариагаар ямар нэгэн байдлаар эмнэлгийн хүчин зүйлээр асуудлыг шийдэх гээд ингээд идэг нь одоо сүүлүүд аюух ажиглагдаж байна л да. Хамгийн наадсахын жишээлбэл ингээд жингийн асуудал гэдээ ярихад жингээ буруул хүчнээ арга байна. Тэгэл жин дагаад одоо өөрөөр хэлбэл илэг өөхөлчдөг байхгүй. Хөвлийн харгалтыг дагаад илэг нойрмолчхаа өөхлөөл явчихна шүү дээ. Тэгээд эхлэхээр хамгийн түрүү за эход хараад ингээд компьютер томографт орсон шижлэгийг ингээд үзэнгүүт илэг дотор цулаг эрхтнүүд өөхөлсөн байна гэдэг. За ямар юм бэ? Тэ? Ямар имээр одоо өөхөлтийг буруулах гэл ингээд эхэлдэг. Тэгэхээр энэ бол өөрөөр хэлбэл өөрийн нөөц бололцоо болон одоо өөрөөр хэлбэл өөрийнхөө тэр амьдралын хэм маягийг өөрчлөхгүйгээр зүгээр ямар нэгэн одоо бусад одоо хүчин зүйлээр л тэрийг өөрчлөх айгүй тийм хүсэл эрмэлзэлтэй болцсон юм байна гэдгийг л харж байгаа. Гэтэл одоо яг ер нь бол эрүүл мэндийн боловсрол өндөртэй улс орнууд ингээ харж байхад аль болохоор тийм одоо гадны нөлөөллийн хүчин зүйлүүдийг татгалзаад өөрөөс хамаарах хүчин зүйлүүдээс хамааралтай зүйлүүдийг хийгээд ингээд дадал болгож эхэлж байгаа байхгүй. Үнэхээр тэр нь одоо юу гэдгийг үнд гүйцэгдээд тэр нь одоо ингээд үр дүнд хүрч чадахгүй бол гадны нөлөөллийн хүчин зүйлүүдийг ашиглах тийм эдгээр зүйлүүд рүү шилжих эхэлнэ. Бидний бие махбод ч өөр амар мундаг нарийн зохион байгуулалттай маш ухаантай шүү дээ. Бүр цаанаасаа бүр ингээд би бүр энэ тарих одоо бидэрлийг нэр үнэхээр гайхамшигтай бүр яаж ямар шидтэн бүтээхээр ийм бүтээдийн гимээр энэ тархины цусны эргэлтийн тогтолцоо өдр ингээд нэг газар нь асуудал болол нөгөөх нь яаж одоо бусаж цусаар хангах уу гэдгийг хамгаалах тогтолцоо өдр ингээд гайхамшигтай бүтээгдсэн энэ зүйлийг тий энэ сайхан эрдэнэт бие махбодыг тэгээ өөрөө зөв дэглэмтэй байж ээж одоо бас эрүүл сарвал сайхан авч явах бидэрт боломж байгаа. Тэр зөвхөн сайхан зөв дэглэмтэй хариуцлагатай амьдарчих юм бол бүрэн боломж байна. Өөрөө өөрөөсөө өвчнөө бий болгож байна бид. Гэхдээ тэрнээс ангижрах бүрэн болцоо өөрсдөнд нь байгаа. Тэр боломж байгаа. Маш их потенциал байгаа. Тий. Яг таны нөгөө хариулсан хариултуудаа бас давхцаж магадгүй. Гэтэл хүмүүс бас асуугаасаа гэж бодож байгаа гэж бодож байна. Одоо гүн нойронд автдаггүй хүмүүс байдаг шүү дээ. Айгуу тийм сэргэг унтдаг тий. Жоох юм тоор хийхэд л сэрдэг тий. Тэр хүмүүст зөвлөгөө өгвөл. Тэгэхээр одоо мэдээж тэр одоо нойрны ингээд шатууд нь яг өөрөөхөө явах юм бол ижлээл явах ёстой гэсэн шүү дээ тий. Тэгэхээр тэр гүн нойрны шатанд хүрэхгүй байгаа шалтгаан тэр хүнд байгаад байгаа байхгүй юу? Нөгөө нойрон дундаа ингээд дахин сэрдэг гэдэг ш. Тэр нь ихэвчлэн одоо нөгөө нойргуудад хүргээд идэг өвчин эмгэггүүд ялангуяа одоо амьсгалан тасалддаг ч гэдэг юм уу те. Тэгэхээр тэнцээ бас шалтгаан хаах хэрэгтэй. Шүн одоо сэрдэг хүмүүс бол ихэнхдээ нойр эхлэхгүй байх хүмүүс л ихэвчлэн тийм стресстэй одоо элбэн энзим толгойд нь эргэлдээд тэгэд ингээд арайгээд унтцсан байхад шүн дахин сэрдэг нь ихэвчлэн одоо бас одоо тэр нойрыг сэргээгээд байх шалтгаан байгаа гэсэн үг. Тэгэхээр тэрийг онцлуулах хэрэгтэй. Ер нь бол нойргуудж байгаа л мэрэгжлийн эмчэд хандаад эмчтэй сайхан тухтай ярилцаад онцлогоог нь хийлгээд нэг шийдвэр гаргах хэрэгтэй. Одоо ингээл энэ нойргууд байж явах хэрэгтэй юм шиг хүлээж авдаг хүмүүс байна. Тэ? Ингээл одоо би тэртээ би нойр муутай, угийн нойр муутай гэл. Тэгээ зарим хүмүүс нь буруу болт энэ хоёр янз юм байна л да. Зарим үнэхээр нойрны асуудалтай. Тэр хүнд үнэхээр эмнэлгийн эмчийн тусламж хэрэгтэй байх. Тэрийг ингээд явж явах хэрэгтэй юм шиг болцсон нэг бухимдсан ууртай уцаартай хамт олон ажлынхан гэр бүлийнхэн энийг нэг ууртай хамт ингээд бүр ингээд ойлгоцсон явж идэл тэр хүн өшөө цаанаа ингээд юм байдалд орсон байж. Гэтэл зарим хүн нь зүгээр л ингээд өөрийгөө би нойр муутай гэд яриад байдаг. Би ингээд богинохон унтдаг нойр муутай гэд. Тэгтэл тэр хүн хэрвээ маргааш л ажлын чадвар өндөртэй тарих оюун сэргэлэн уур уцааргүй тайван байвал тэр нойргуудтай хүн биш гэсэн үг. Тэгэхээр зарим хүн өөрийнхөө нойргуудлыг мэдхгүй зөв хандахгүй байна. Зарим нь эсрэгээрээ одоо нойрны эмгэггүй мөртлөө нойргуудтай гэл ингээл тэгээд тэр ялангуяа зарим нь одоо нойргуудтай хүмүүст ч гэсэн заавал би 8 цаг унтах хэрэгтэй ингэж чичрээд байдаг байхгүй юу? Тэр нойргуудлыг би болгоод идэг. Яна би 8 цаг унтсан гэж та маргааш өнгөрөө тэгэж бодохынхоо оронд өөр юм бод гэдгийг зааж өгдөг байхгүй. Би богино унтсан ч гэсэн бич маргааш бас ажлаа маргааш нь бас амжуулцдаг шүү гэд
За бүр огт унтахгүй готход би бас ч гэж хэдэн цаг унтчлаа гэж бодохгүй. За одоо бүр 2 цаг болчихсон. Энд чи одоо нөгөө амар чухал нойрны чи хэсэгсээ өнгөрлөө гээл бодоод ингээл өөрийгөө бүр ингээд донслогоод байх энэ зан үйл өдрийг болиулах хэрэгтэй тийм. Тэгэхээр айгуух ерөөсө үндсэн тэр эмчилгээ тэр бол ерөөсө дандаа тэр хувь хүн чиглэл тэр хин эмчилгээ даан гэхээр тэр хүн баг хин эмчлэх гээд байгаа байхгүй юу? Эмчээс илүү. Гэхдээ мэдээж эмчийн тусламж хэрэгтэй. Тэгээд тэр хүн л одоо өөрөө тэр шийдэх бүрэн боломж байгаа даа. Тэр нь зөв хооллолт, ер нь хооллолт нойр хоёрыг хүмүүс ер нь нэг өвчин биш те. Ингээд зүгээр нэг ингээл орхиод байгаа байхгүй те. Гэтэл нөгөөх нь бүр хамаг биенийх нь их үсвэр хамгийн гол чухал зүйлүүдийг бид нарыг мартаад тийм тэгээд тоохгүй орхиод байна. Хооллолт ч гэсэн мэдээж тодорхой одоо мэдээж хугацаатай хэмжээтэй байх хэрэгтэй шүү дээ. Нойрноосоо ингээд доор хайж одоо 3 цаг 2-3 цагийн өмнө бол аль хэдийн хоолоо дууссан байх хэвээр аль хэдийн дасгал хөдөлгөөн хийгээд дууссан нойр одоо хэлхээс 2-3 цагийн дотор бол янз бүрийн одоо өөрийгөө цочроох энэ тийм бие махбодыг идэвхтэй ажилуулах зүйл юусоо байхгүй байх хэрэгтэй тийм маш их хоол идчих юм бол яхаа хотод руу хамаг цусна очоод одоо хотод ажиллаад ингээд байхад л яаж тарих тайван байх вэ те тэнцэж зөндөө одоо хоолыг одоо боловсруулах бодис биш шүү дээ те тэгээ нойр хөдөлтөй хүмүүсээс айгүй тархалттай байдаг яагаад гэвэл нөгөө цадалтыг одоо мэдэрдэг даавар нь буураад өсөлтийг одоо мэдэрдэг тэр даавар нь ихсээд идэг ингээд нөгөө тархины чинь ингээд дааврууд нь ингээд тэнцвэргүй болчдөг байхгүй одоо ер нь ял нойрны асуудал ингээд нийгэмд нойр хөдлийн асуудал их байгаа хэрнээ энэ асуудлыг нь өөрөөр хэлбэл шийдэж өгдөг мэрэгжлийн одоо байгууллага юм уу мэрэгжилтэн ер нь жоохон хомс байгаа юм байна л гэж зүгээр дотроо ойлголоо. Тэгэхээр энэ тал дээр бямсрын доктор одоо өөрөөр хэлбэл иргэдэд одоо яг нойр хөдөлтөй холбоотой эмчээс зөвлөгөө авч яг хов хүн өөрийнхөө тэр асуудлыг шийдвэрлэх тал дээр одоо яг эмчид хандаж зөвлөгөө авах шаардлагатай юм байна гэдгийг бас зөндөөсөө хэллээ шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо жишээлбэл энээс ангижрахын тулд хов хүн өөрөө хичээгээд болохгүй бол одоо ямар одоо эмч нарт хаана хандаж одоо энэ асуудлаа шийдвэрлэх боломжтой байгаа вэ? Одоо энийг бас хүлээж байгаа болох гэж бодож байна л сонсогч нар маань тий. Тэгэхээр ер нь амбулатороор үзүүлж байгаа хүмүүс дийлэнх нь ялангуяа манай мэдрэлийн эмэгтэй хүмүүс шүү дээ тий. Заавал одоо нойрны асуудал их бага хэмжээгээр хилдэг. Тэгэхээр ингээд энэ агүй илбэг байгаа нь мэдэгдээд байгаа байхгүй юу? Тэгэхээр учирч байгаа эмчнэр нь хэн бэ нөхөр мэдрэлийн эмчнэр байна, сэтгцийн эмчнэр байна. За магадгүй одоо би дотрын эмчнэр бас тодорхой хэмжээнд бас ингээд зөвлөдөг байх гэж найдаж байна. Яг тэгвэл нөгөө дотоод шүүрлийн эмчнэр чинь бүх амьдралын хэм маягийг ингээд зөвлөдөг чихрээшчин одоо тэ хүмүүстэй те. Тэгэхээр энэ утгаараа ерөнхийдөө эмчнэрийнхаа одоо тэр нойр гүйдэл, нойрны асуудал энэ ч нийгмийн одоо өвчин болчиход байна шүү дээ тий. Энэ одоо мэдлэг боловсролыг сайжруулах нь бол заашгүй чухлаа. Чухлын үед бол чухал. Инээс илүү чухал юм нь мэрэгжилтэн мэдээж тодорхой хэмжээнд ингээд сайжраад эрүүл мэндийн асуудал шийдэгддэг бол амгаах ухааны салбар маш өсрөнгөө хөгжиж гэн бүх өвчин юмыг шийдэгдэх хугацаа болчлоо. Тэрэндээ бас байдаггүй гэдгийг бол амьдрал харуулж байгаа. Тэгэхээр яг ард иргэд маань өөрсдөө эмтлийн мэдлэг ойлголт маш сайн зөв байх хэрэгтэй. Зөв дадалтай байх хэрэгтэй, зөв амьдралын хэм маягтай байх хэрэгтэй. Инхээр би болвол нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн гэж манайд байдаг тэр одоо байгууллага одоо ерөнхийдөө нийт эрүүл мэндийн салбар одоо ингээд аливаа нэгэн өвчнөд ингээд нэг юм анхаарал хандуулдаг шүү дээ тий. Халдварын бус архаг өвчин ч гэдэг юм уу тий. Халдвартай өвчнүүд Улаанбархан одоо нэтрэгэд ингээд хандуулдаг шгэ. Яг ингээд нойргуудтал бүх өвчний суурь болоод байна. Амьдралын чанарт асар их нөлөөлж байна гэд нэг юм том юм компанид ажил явуулах цаг болсон болоо да гэж бас бодож байна тий. За ингээд манай Medcast подкастын маань эхний улирал өвгөр өндөрлж байгаа. Тэгээд өнөөдрийн манаас эхний улирлын 10 дахь дугаарт ирж шигтгэ болж орж ирсэн юм гоёхан эмэгтэй эмчтэй бас танд маш их баярлалаа гэж хэлье. За тэгээд мэдээж удахгүй манай 2 дахь улирлын маань дугаар эхлэхээр байгаа. Тэр болтол одоо та бүхэн маань манай сугыгаа бас дагаад лайк, subscribe хийгээд биднийга хүлээж агаарэ. Бид нар чинь маш олон сайхан сонирхолтой сэдвүүдээр маш олон төрлийн
мэдлэг мэдээлэл өгөхөөр та бүхэндээ бэлтэж байгаа шүү гэдгээ бас хэлэхэд зүйтэй болов уу гэж бодож байна. За тэгээд Эрдэнэ болгон эмчээс асууя. За ингээд 10 дугаар хоёлаа явчихлаа шүү дээ тий. Анх эхэлжсэнээс 2 сар өнгөрчихсөн байна. Ингээд энэ хугацаанд бас миний ойр тойрноос гэх юм бол маш олон хүмүүс бидний одоо хийж байгаа ажлаас маань мэдлэг мэдээлэл зөвлөмжөө аваад айгүй олон сайхан эрүүл зөв амьдралыг бас эрхэмлээд явж байна. Одоо жишээлх нь ингээл манай зураглаачаас ихсүүлээл те кола уудаг байсан бол уухаа болсон гэж байна. Манай найруулагч одоо зөв хоолдог болоод хэлж ийн гихчээ миний ойрын жишээнүүд бол тийм байна те. Тэгэхээр таны хувьд бас ямар байсан бэ юм чи? Тэгээд ойр дотныхан ч бас юу гэж хэлж ийн? Та бас энэ одоо 10 дугаарын эцэст бас биднэрт бас сэтгэлдээ хэлэхгүй юу? За одоо Медкаста эхлүүлсэн цагаас хойш одоо манай багийнхан маш сонирхолтой сэдвүүдээр одоо иргэдтэй мэдээлэл одоо мэдлэг түгээлээ. Тэгээ мэддэг хэрнээ мэддэггүй юм шиг мөн одоо мэддэг хэрнээ хэрэгжүүлдэггүй ийм одоо асуудлуудыг өдөрс нэлээд хөндөж ярих шиг боллоо гэж харж байгаа. Энийг ч гэсэн бас одоо иргэн тойрны ойр дотны хүмүүсээс нэлээдгүй одоо сонсож дараагийнхаа дугаарыг гарахыг хүлээлттэй байна гэдгийг бас илэрхийлж байлаа. Тэгээд ер нь бол одоо биднээс хамгийн гол зүйл маш нарийн зүйл биш, маш энгийн одоо зүйлүүдийг зөвлөгөө өгч тэр энгийн зүйлүүдэд яаж одоо хэвийн одоо хөвшилтөнд оруулахыг өөрөө одоо хов хүн өөрөөс хамаарсан зүйлүүдийг өөрөө засаж болох үс одоо тийм ээ бүр одоо архаг өвчин, бүр хүнд өвчин болохгүй болохоос өмнө сэргийлэх юм боломжтой юм байна гэдэг л одоо мэдээллийг түгээхийн тулд манай Медкаст одоо үйл ажиллагаа хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол одоо хамгийн наазгын жишээлбэл би бол өөрөө одоо жишээлбэл одоо нарийн мэргэжлийн чиглэлээр ажилладаг хэрнээ энэ 10 дугаараас би жишээлбэл одоо аюух мэдлэг олж авчиж байгаа хгүй өөрөө. Жишээлбэл энд өргөдөж ирсэн зочин болгоноосоо би одоо мэдлэг авчлаа. Тэгээ тэрийг бас тодорхой хэмжээнд хэрэгжүүлэх өөр дээрээ бас одоо тэрийг эерэг байдлаар тусгах ойр дотныхоо хүмүүст эргээр тэрийг одоо бас нөлөөлөл үзүүлэх гэх мэтчлэн айгүй олон сайхан зүйлүүд одоо хийгдэх эхлэл нь ингээд тавигдж байна. Тэгэхээр одоо манай Медкастыг сонсдог одоо сонсогчд маань одоо бидний одоо ярьсан одоо энэ зүйл манай зочдын өгж байгаа зөвлөгөөнөөс амьдралдаа аль болохоор хэрэгжүүлээсэй гэж бас дахин зөвлөгөө өгмөр байна. Тэгээд манай Медкаст бол YouTube сувагт ингээ байршуулагдчих учраас хизээч тэрийг дахиад хураагаад хэд удаач үзэж болох юм боломжтой. Цаг зав гаргах юм бол бас манай Медкастыг сонсоорой гэж бас уриалмаар байна, тийм ээ. Тэгээд одоо өнөөдрийн дугаарт хамгийн одоо бас тулгамдаад байгаа асуудлыг хөндөж бидэнтэй бас ярилцаж зөвлөгөө өгсөн Нэмсүрэн доктортой бас дахин талархлаа илэрхийлье. Эрдэнэ болгон доктор бит хоёр бол анхнаасаа л Медкастыг бол юу гэж хэлсэн гэхээр ерөөсөө л иргэдэд анхан шатны эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллийг өгье гэсэн хоёулаа бүр яг нэг тийм яг нэг одоо нэг санаатаагаар эхэлж ирсэн байгаа. Тэгээд энэ үртэл ингэж гоё яваад одоо угаасаа 2 дугаар дугаар бас увлрал маань эхэлнэ тий үргэлжлэнэ. Сонирхолтой байдлаар бас та бүхэндээ хүрэхийг бас хичээнэ. Тий. Тэгээд та нар маань бидэнтэйгээ хамт байгаарай. За мөн энэ 10 дугаарыг бичгээд биднэрт гүн туслалцаа үзүүлсэн одоо манай таны төлөө бид эмнэлгийнхаа хамт олонд бас дахин баярлалаа илэрхийлье. Ингээд дараагийн 2 дугаар дугаар хүртэл түр баяртай.